За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор харин сэдвтэй уншлага хийнэ. Энэ нь болохоор танд шинэ хайр дурлал ирж байна уу буюу шинэ сонголт байна уу гэдэг уншлага хийнэ. Тэгээ та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн аваарай. За ингээд 1-р группийн уншлагаа эхэлье. За та бүхэнд маань шинэ боломж, шинэ хайр дурлал ирж гин үү гэдгсэн чинь одоо анхны буюу харилцаанд дуусаагүй байгаа хүмүүс байгаад байгаа юм байна. Одоо сали боли гिचээд ерөөсөө огт шийдэл түрээгүй, салхаж байгаа ч биш, амьдрахж байгаа ч биш, нэг тиймэрхүү нөхцөл байдалд орсон хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ харилцаа холбоогоо үнэхээр болий гэд шийдэж байгаа болвол нэг мөсөн харилцаагаа дуусгах шаардлагатай гинэ. Тэгжээж дараагийн харилцаа, дараагийн шинэ боломж орж ирнэ гэж байна. Яах аргагүй үнэхээр тийм боломж орж ирнэ. Тийм хажинхан хайр дурлал, бие бинийгээ ойлголцдог тийм их нэгэн харилцаа бий болно гэж байна. Одоо болохоор уг нь ингээд нөгөө өөрсдийнх нь төсөөллөөр болвол асар гоё тийм гэгээ харийг хүсчлээсэн юм байна л да. Тэгээд яг л ингээд за одоо л энэ хүн байх гэд ингээд тэр хүндээ итгэж найдаад ингээд явж исэн хамаг зүрх сэтгэлээ нөгөө зориулсан болохгүйгээс болохын хүртэл зүтгэсэн гинэ та бүхнийг маань их зүтгэл гаргаж байгаа. Тэгтэл тэр нь болохоор нөгөө ерөнхийдөө өөрийн чинь хувьд юу яахгүй байна л гэж тэр хүмүүс чинь нөгөө итгэл сэтгэл юуг чинь даахгүй байна. Имэрлийг чинь даахгүй байна л гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг тийм хүнд заавал нөгөө хамаг сэтгэлээ зориулах хэрэг байна уу даа л гэж юм. За тэгээд нөгөө нэг үнэхээр тэр харилцааг болвол дуусгаад эргээд эхлэхэд бол маш их тийм гэгэн зүйл ирнэ гэдгийг дахин сануулж шүү. За юу. Тэгээд өстө үнэхээр нөгөө нэг хорвоо дэлхий сонсдог бол тий үнэхээр миний энэ одоо гуйлтыг сонсох байх ч гэдэг юм уу асар их юм хичээл зүтгэл гаргасан энэ бүхний чинь шагнал нь ирнэ гэж байна. За юу. Тэгээд нөгөө энэ болохоор ингэж байгаа байхгүй юу? Амьдралын жаргал зовлон бүхнийг ингээд хамтдаа туулаад хамтдаа бий болгоод нэрээ байлдахтаа байлдээд энхийн хилцээр хийхдээ нэнхийн хилцээр хийгээд өнөөдрийг хүртэл явцсан учраас үүнийгээ үнэхээр тавьж явуулмааргүй байна гэсэн тийм бодолтой хүмүүсээс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө маш их тийм нөгөө нэг эд шидийн гэмээр зүйл болвол биелэн инэрлээ өгнө гэдэг тийм мессежийг хэлж шүү. За тэгэхээр та бүхэн маань одоо нөгөө жохон сэтгэл зүйн утралтай байгаад байна. Амар том имзэглэлтэй, шарахтай ч гэдэг юм уу. Тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө цаг хугацааг маш их юм урт удаан хугацаанд өнгөрөөцсөн хамтдаа амьдарч байгаа босгосон амьдралаа ингээд нэг одоо нураачмаргүй байна. Дараагийн хайр сэтгэл гэхээсээ илүү энэ харилцаагаа бат бөх харилцаанд навч үлдээ та гэсэн тийм их хүсэл мөрөөдөл зоригтой хүмүүс бас их сонсож байна. Тэгээд мөн энэ харилцаанд байгаа мөртлөө маш их зүтгэл гаргасан тийм хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө энэ үнэхээр ингээд зовж байгаа, зүдэрж байгаа асуудалтай тэгээд дөнгөж харилцаа эхлээ явж байгаа шинэ хосууд гэж хэлчих тийм үү. Тийм хүмүүсийн хувьд бол нөгөө ийм их хатуурхалтай харилцааг насан туршдаа ингэж үрч чирж явах юм уу гэж байна. Тэгэхээр нөгөө харилцаагаа цаашаа яах вэ гэдгийг асар сайн бодох хэрэгтэй байх шүү. За юу. Тэгээд асар сайн бодоод шийдвэрээ гаргасны чинь дараа нөгөө бүх зүйл нөгөө маш их тийм эерэг байдлаар иргэн. Өөрөө болохоор нөгөө маш их тийм сэтгэл зүйн гутралд орох юм шиг, маш их тийм мартаж чадахгүй юм шиг, эмзэглэлтэй байх юм шиг. Тэгээ юунд итгэж найдах хэвээр ер нь амьдралын зорилтоо ингээд алдчихж байгаа юм шиг тэгж хэмзэглээд ингээд бодоод иж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө үнэхээр тэр нөгөө хатуу токсик харилцаа гэж харилцаанд байгаад байгаа хүмүүс энийгээ дуусгар болгож чадах юм бол дараагийн тэр нөгөө
шинэ эхлэл, шинэ хайр дурлал бүх юм чинь эргээд ирнэ гэж шүү. За тэгэхээр энэ дээр нөгөө нэг аягүй сайн бодороо. Тэгээд ягаад ч юм нөгөө энэ группийг сонсож байгаа хүмүүсийн хувьд болохоор зовсны жаргана гэдэг шиг л тэгэл нэлээд их сэтгэл зүйн гэмтэл шарахтаа он цаг хугацааг илээж явж байгаа юм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө зовсны эс жаргана гэдэг юм л гарч ирж байна л да. Уг нь өглөө болоод наран мандж яхад нөгөө юу үд дундын нар эргээд нөгөө өглөөнийх шиг мандж байгаа юм шиг тийм тавилан заяа ирнэ гэж байгаа байхгүй юу? За тэгээд штэ юу яах ёстой юм байна да. Зүгээр л сэтгэлийн амар амгалангаа идэл гэж яах юм. Маш их тийм нөгөө сэтгэлийн шарх аваад удцсан хүмүүс байна. Хизээч төсөөлөөгүй байж итл тэр төсөөллөөс чинь илүү ихээр гомдоош туниасан юм шиг. Хуурамч өөрийг чинь одоо нөгөө тэнэг гэж ойлгосон юм шиг. Энэ одоо юугаа мэдвүдээ. Энийг нэг ингээд нэг дөнгөчдгийн, ингээд нэг аргалждгийн гэсэн байдалтайгаар тэгж их явж исэн харилцаа гэж шүү. За яа таарын харилцааг. Тэгэхээр нөгөө маш их тийм алсыг хараарай. Тэгээд ерөөсөө сэтгэлийн амар амгалан байдлыг бий болгох тэрнээс илүү нөгөө тэгээд одоо уг нь ингэчгээ тэгчгээ ийм байна тийм байна гэд ингээд айгүй их тийм зөвлөмж юм юу сонсоод хүсээд тэгээд ингээд явж байгаа хүмүүс мөртлөө яагаад энэ нөгөө нэг зөвлөмж юм хэрэгжүүлж дийлэхгүй байгаа юм бэ? Одоо нөгөө хэрэгжүүлж дийлэхгүй тэгээд нөгөө нэг яхаа мэдхгүй самгаалталд орсон ингээд байгаад байгаа тийм хүмүүс байна. Тэгээд салвыг гэхээр нөгөө юмд баригдсан магадгүй одоо нөгөө одоо үерхэж байгаа хамтдаа удахгүй хурим найраа хийн гэсэн ч юм уу, үр хөвгт төлөвлөсөн ч юм уу, үр хөвгттэй болцсон ч юм уу, ингээд нэг иймэрхүү юмд хүлээсэнд орчоод өөрийгөө тавьж явуулж чадахгүй, өрүүлдэгч тавьж явуулж чадахгүй л иймэрхүү байдалтай байгаад байна л да. Тэгэхээр эдгээр бүгдийг нөгөө шийдвэрлэж чадаад нөгөө тавьж явуулах хаваас дараагийн шинэ боломж бол үнэхээр нээлттэй байна гэдэг юмыг хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг энийг ерөөсөө огт тавьж явуулж дийлэхгүй л байгаад байна л да. Тэгээд нөгөө тавьж явуулах гэхээр нөгөө бусдын нөгөө мэлминээс их цочирдоод байна. Бусдын мэлминээс цочирдоод байна гэдэг нь болохоор бусдаас санаа зовоод байна. Салцсан юм уу гэд их бах та. Эсвэл энэ нэг юмны аим амьдрал нь яагаад ингэж тэгшэрдгүй юм бэ? Хиндэ байдгийм бэ гэд намайг буруутгачих болов гэсэн эмзэглэлээс болоод ерөнхийдөө энэ нөгөө нэг токсик харилцаагаа тавьж явуулж дийлэхгүй тэгээд шинэ харилцаагаа хаацсан ийм хүмүүс сонсоод байна шүү. За тэгээд нөгөө нэг юу яажлаа юм л да. Нөгөө дахин одоо тийм харилцаа гарч ирнэ гэд итгэж найдаад одоо өмнөх ингээд харилцааг тавьж явуулаад арай гэж нэг шархаа амгаагаад тэгээд дахиад нэг юм одоо хувь тавиланг ингээд ихэлтэл тэр нь бас нөгөө өөрийн чинь ингээд нөгөө юун дээр өөрийн чинь нөгөө заяаны хань бус зам зүрийн итгэл байсан гэсэн юм байгаад ах юм. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг жоохон бүсгүй тавилан одоо жоохон хатуурхалтай явж байгаа хүмүүс байгаад байна. Хатуурхалтай гэдэг нь нөгөө ханийн түшиг, эрийн түшиг ерөнхийдөө нэг жоохон ховордсон, хатуурхагдсан, гундцсан тиймэрхүү байгаад байгаа байхгүй юу? Тэгээл нөгөө хүнийг холбоо барих болов уу гэсэн хүлээлттэй. Зүгээр л өөрийгөө чөлөөлөх юм бол уг нь олонний дунд онцгой гэрэлтэх хөвгтэй л гэж яах юм. Ингиж нөгөө нэг ирээс ингээд нөгөө
хайр инрэл хүлээж ингэж нөгөө сууж явах ёстой хүүхд тишээ л гэж юм. Гэрэлтэй гэгээтэй сайн сайхан тэгж явах ёстой шүү дээ гэж юм. Тэгээл ингээл нөгөө маш их сэтгэл зүйн асуудалтай. Тэгээд ойлголцохоор байсан бол ойлголцох цаг хугацааг юу яасан гинэ өнгөрөөсөн гэж юм. Тэгээд чамаас болсон гэд ингээд хоёр биенээ ерөөсөө огт хүлээн зөвшөөрдгөө гинэ. Ярилцаж дийлдэггүй. Тэгээд нөгөө бас нэг тийм хардал сэрдэлтийн асуудалтай хүмүүс байгаад шүү заа. Тэгээд нөгөө нэг маш их стресстэй бухимдалтай байж ах цаг үедээ ерөөсөө бити нөгөө нэг машин тэрийг унаж холын зам бити зөрчөөрөө гэж юм. За юу. Тэгээд альва юмыг ингээд бүр нүдэнэ гэж шүү. За нүдэнэгээд ертөнцийг ингээд хараа гэж юм. Тэгээд нөгөө зөвхөн тэр нөгөө буйдхан орчиндөө ингээд сэтгэлдээ бугшаад ингээд байгаад иж болохгүй илүү том зургаар илүү сайхнаар нь хараач гэж юм. Тэгэл өөртөө ингээд айгүй их юм ядралыг авцсан ийм байгаад байна гэж. Тэгээд энерги нэг жоохон сэргээгээд тэгээд энэ нэг юм хатуу харилцаагаа ингээд тавьж явуулаад өөрийгөө ингээд жоохон ч гэсэн чөлөөлчихөө гэж байна. Тэгээд тэр харилцааг явуулж ингэж өөрийгөө нэг жоохон амрааж сэтгэлийн амар амгалан идэх тэр цагт нь тэр хүн чинь эргээд одоо бурууга ойлгоход заяа. Асар их юм бодлыг олоод тэгээд чамлуу чиний хүсэж байгаа тэр их уучлалыг чинь чамаас юу яана гэж байна. Уучлал ирнэ гэж байна. Зүгээр л ганцхан зүйлийг л ойлгуулахыг хүсэж байгаа юм байна л да. Ганцхан зүйлийг ойлгуулад тэгээл нэг юм зүгээр л нэг юм гэрэлтэй гэгээтэй сайн сайхан л амьдрчил гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Түүнээс ш одоо нэрээ үнэхээр тэр сайхан алт мөнгө алмаз юу гэдгийг те тим юм бол нэг хүсч мөрөөдөл одоо ингээл байж байгаа тим хүмүүс бол юугүй тим хүмүүс бол сонсоогүй байна л да. Тэр бол зүгээр л тим зүйл байсан байгаагүй тэр бол зүгээр л амьдралд нэг тийм айхтар хэрэгцээтэй зүйл биш харин ойлголцол хэрэгтэй. Тэгээд яагаад ч юм нэг нь нэг А гэчүүл нөгөөх нь яа гэдэг ч юм уу те ингээд өөрөө өөрсдийнхөө эсрэг ингэж юу яагаад байна л гэдэг ах юм. Тэгээд нөгөө нэг стрессээ нөгөө зөв тайлаарай. Асар их тийм нөгөө их гондуу гонхтой тиймэрхүү юм харилцаанд байж яасан цаг мөчтөө харилт нөгөө асар их нөгөө юугаа буруу тайлаад одоо нөгөө хорт сурчил мөршилж гэдэг юм уу те. Тэгээд нөгөө нэг хүний нөгөө нэг юунд орвдоо хүний тэр атханд орвдоо гэж юм. Муу хүний атханд. Зүгээр л нөгөө нэг заяаныхаа биш зам зүрийн этгээдэд олзлогдовдоо гэж шүү заа юу. Тэгээд тэр үедээ чи одоо нөгөө юу ч болоогүй юм шиг ингээл нүдэн ял өнгөрөөчлөө гэхэд тэр чинь яваанда амьдралын чинь юм дээр хизээч нөгөө дурсах хэрэггүй гэж баг ингэж өөрөөсөө санаа зовмоор ичмээр тийм тавилан болж үлдэх гээд байх өндөр магадaltaй байна шүү гэж хэлж шүү за. Тэгээд нөгөө нэг их сайхан хайр угаасаа гэрэлтэй гэгээтэй болоод ирнэ. Гэхдээ хамгийн гол нь нөгөө асар сайхан гэгийн хайр хүсэл мөрөөдөлтөй ингэж байж байгаад одоо нөгөө нэг ганцаараа болцсон хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Уг нь өстой үнэхээр нөгөө хүний хайр сэтгэл гэдэг чинь ийм л сайхан байдаг юм бах таа гэдэг ингээд бүр айгүй их юм аз ширгалтай байж байгаад одоо юу болцсон. Ганцаараа болцсон буюу салцсан тийм хүмүүсээс сонсож байгаа юм байна. Тэгээд энэ хүмүүсийн тухайд нь шүү дээ тий. Тэр хүн чинь зүгээр л нөгөө нэг өөр 3 дахь читгээдийн тавилангаас болоод өөрийгөө гээдсэн гэж байна. Нөгөө тэгээд тэр хизээч тэр зүйлдээ уучлалт гуйгаагүй. Зүгээр л нэг тийм байсан штэ. Зүгээр л нэг ганц удаа алдсан штэ. Юу сүртэй юм баг уучлалчаач дээ ч гэдэг юм уу.
тэгж айхтар нөгөө нэг өршөөд уучлалтгүйгээр тэгж хатуурхсан гэж байна. За тэгээд энд үүссэн байгаа эдгээрийн гараад байгаа бүх юмнуудыг одоо ингээд археолог гэхэд тэгээд нөгөө их ойрын цаг хугацаанд нөгөө шин одоо инээмсэглэл шин хайр байх нь уу гэдгийг харъя. Үнэхээр одоо нөгөө их гайхалтай өөрийн чинь харилцаанд нөгөө хань түшиг болох тийм хүн гарч ирнэ гинэ. Өөрийг чинь ингээд нөгөө нэг хараад явж идэг тийм хүн байсан гэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө нөхөртөөч байна, нөхөргүйч байна, найзлуутаач байна, найзлуугүйч байна ингэж яж байгаа нөгөө ингээд хоёр тийш ингэ болчихж байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Бие биенийг ойлголцохгүй. Тэгэхээр ингээд гониглж байгааг чинь ардаас чинь хардаг буюу одоо нөгөө одоо сайн явж байгаа болов уу, сэтгэл санаа нь гундж байгаа болов гэд ингээд санаад чилээдэг тийм хүн чиний ард чинь байгаа. Гэтэ чи тэрийг нөгөө харах сөхөөгүй байна гинэ. Харах сөхөөгүй зөвхөн нөгөө нэг туулж өнгөрүүлсэн энэ нөгөө нэг токсик харь сэтгэл гэдэг юм уу ингэж бүтээгүй дурлалынхаа төлөө чи шаналаа сууж байна. Тэгтээ одоо өөрийг чинь инэрж байгаа, инэргэж байгаа, хайрлаж байгаа. Тэгээл нөгөө нэг гониглуулахгүй байх юмсан гэдэг тийм их зүрх сэтгэлтэй хүн одоо нөгөө өөрийн чинь ингээд юу яаж идэг гинэ. Толдоод хараад ээж идэг гинэ. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө асар их юм өөртөө ихтгэлтэй тэгээл нөгөө нэг байнгын ингээл нэг юм олонний анхааралч гэдэг юм уу бэлэг хатдаг одоо хүнээс нөгөө нэг скүүрхэн сэтгэлийн өглөг бэлэг энэ төр аваад ингээл байж идэг тийм ингээд одоо юунууд байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс тийм хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэрий чинь ингээд огт анзаарахгүй байгаа юм шиг өнгөрөөдөг хэрнээ ингээд дотроо ингээд бүр ингээд өөрийг чинь харамлах мэдрэмжтэй тийм хүн одоо өөрийн чинь ингэж хүрээлэл донд байна гэж шүү заа юу. Тэгэхээр угаасаа нөгөө нэг их сайхан одоо шин боломж шин дурлал гэдэг юм чинь нөгөө нэрж л байгаа юм байна. Гэтэ чи гониглж суугаад үүнийг анзаарахгүй өнгөрөөгөөд юм. Тэгээд байна штэ. Энд ингээд нөгөө нэг ажил алба эрхэлдэггүй жоохон удцсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Эсвэл ажил хайгаад нөгөө нэг ажил хайгаад ажилд орж чадаагүй ч юм уу те. Ерөнхийдөө эсвэл ингээд нөгөө хуваараа гэрээрээ ч юм уу юм хийдэг ч юм уу те. Тийм хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн тэгэхээр нөгөө өөрийг чинь ингэж юм. Нийгмийн харилцаанд орооч гэж юм. Одоо нөгөө хийж байгаа юмаа нөгөө түр хоошин тавьчээд зүгээр л нийгмийн харилцаанд ингээд ор хүрээллээ тил гэж юм. Тэгээд одоо нөгөө өөрийн чинь хийж байгаа зүйл бол чамд бол үнэхээр болоод л ингээл яваад л байгаа л да. Болоод л байгаа болохгүй юм гэж юусоо байхгүй энэ заа юу. Гэхдээ энийг нэг жоохон өөрчлөөд үзгэнэ. Ажил алба хүрээлэл амьдарч байгаа орчноо бас өөрчлөөд үз. Тэгээд дээр нь ингээд өөрийнхөө нөгөө нэг өнгө үзэмжинд ч гэсэн ингээд нэг хүмүүс нэг эрс шинжилэл хийдэг штэ тий. Яг тэрэн шиг эрс шинжилэл хийгээд үзээ гэж юм. Тэгээд нөгөө нэг хизээч ингэж гониглж гудаач суух цаг үе чинь биш шүү дээ гэж юм. Гэрэлтэй байна, гэгээтэй байна, дэлгэрэн шүү дээ гэдэг юм хэлж шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг өнгөрсөнтэйгөө зууралдаад өрөөлийн тавилан гигэн юм аа гэж бодоод суугаад байх шаардлага байхгүй шүү гэж шүү. За. Энийг ингээд айгүй сайн бодоорой гэж хэлж шүү. За юу. За тэгээд ингэж байна. Өөрөө ингээд өвдсөн юм байна. За юу. Би ч амар өвдсөн. Тэгээд бүр ингээд нөгөө тариамаараа тусламсалж юм уу тийм дорсон. Тэгээд ингээд сэтгэл зүйн гүн шарах авсан. Тэгээд тэр их гүн шарахтаа байхад чинь бэ штэ тий. Хин хажууд чинь төшөг тулгуур болсон бэ. Бодороо гэж юм. Хин гэрэлтэй гэгээтэй өнгөтэй өөддөө дэлгэрч цэцгэлж явж явахт чинь хин нөгөө чин зүрхнээсээ бус одоо нөгөө нэг юм хоёрын оронд зугаа цэнгэлд хин уруу татсан бэ гэж юм заа юу. Тэгэхээр энэ хоёр тавиланг хооронд нь харьцуулж бодоороо гэж юм. Тэгээд нэгийг
Нэгийг бодож хоёрыг тунгаагаараа гэж байна. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө өөрөө өөрийнхөө хүрээллийг ингээд айгуу сайхан бодох болсон байна шүү. За тэгээд тэр нэг зүрх сэтгэлийн энэ шархаа тавьж явуулах шаардлагатай шүү гэж байна. Тэгээд яагаад ч юм одоо өөрийн чинь өмнө үерхчихсэн ч юм уу X өнтер гээл тэгдэг шүү дээ. Тэр өөрөө өмнө ингэж харилцаатай байсан хүн чинь одоо бас ганц бий болцсон юм шиг. Тэгээд нөгөө нэг одоо уг нь ингээд хоёр биендээ зориулагдсан юм шиг явж болох л байсан. Тэгэхэд нөгөө нэг хорвоогийн цэцгэс дэндүү олон гэдэг шиг те. Тэгэхээр нөгөө хувь тавилангийнхан төөрөг ингээд нэг зүгтээ харж чадаагүй. Тэгээд ингээд хоёр тишээ болсон өөрийнхөө мөрийг хөөсөн хүмүүс байгаад юм. Тэгээд нөгөө нэг таарын тавилан эргэж ингэж нөгөө нэг амьдрдггүй маа гэхэд эргэж нэг тааралдах тийм магадaltaй юм байна. Таарын дуртай зүйл чинь нэг адилхан, үзэл бодол чинь адилхан, сонирхдаг зүйл чинь адилхан, бие бинийгээ дэмждэг, тусалдаг. Зүгээр л нөгөө нэг маш их тийм хөвчлөлтөө гэгэн байж чаддаг гинэ. За тэгээд бодлоо сайхан чөлөөлчихөө гэж. Бодлоо сайхан чөлөөлөд гэрэлтэй гэгээтэй байгаараа тэгээд нөгөө угаасаа ингэж юм. Гэгэн хайр, гэгэн түшиг ирнэ гэж шүү заа юу. Гэтэ чи өөр асар их юу яарч байгаа юм бэ? Амьдралд ингээд яарад байгаа юм уу? Эсвэл хин нэгнээс хариулт ирэхийг хүлээгээд байгаа юм уу? Зөв буруу шийдвэргээд хитрхи их ингэж яарах хэрэггүй шүү. Хитрхи их хорт зуршил хэрэглэх хэрэггүй шүү. Хитрхи их нөгөө нэг зугаа цэнгэл хэрэггүй шүү гэж юм. Тэгээд нөгөө нэг альва юм дээр одоо ингээд муудалц садалцал ингээд одоо гэр бүл байсан ч бай одоо хоорондоо өргөжсэн ч бай одоо ингээд хоёр тийшээ болж байгаа эсвэл эсээ ойлголцсон иймэрхүү байгаад байгаа шүү дээ. Иймэрхүү байгаа яг ийм нөхцөл байгаа хүмүүсийг болохоор ингэж сануулж шүү заа юу. Та бүхнийг ерөөсөө бити тэгж нөгөө нэг дүрлцэн гас шиг бити хасаараа гэж юм. Альва юм дээр нэг жоохон уужуу, тайван нөгөө эвийн журмаар гэдэг шиг те эвийн журмаар шийдэх гэж хичээгээрээ гэж. Тэгээд нөгөө өнгөрүүлсэн цаг хугацаагаа асар сайн бодороо гэж юм. Одоо хайр дурлалтай болоод те хань ижилтэй болоод үерхэж нөхөрлөж эхлээд ямар цаг хугацааг өнгөрүүлсэн бэлээ те. Тэр өнгөрөөсөн цаг хугацааныхаа хэдэн хувийг баясал дүрэн өнгөрөөсөн бэ гэдгээ аягүй сайн бодож иж шийдвэрээ гаргах ёстой шүү гэж байна. Тэгээд цаг хугацааны үн цэн гэдэг бол ерөнхийдөө маш их үн цэнтэй зүйл шүү гэдэг шүү. За заримд нь ингээд маш их үн цэнтэй ийм цаг хугацаа байгаад байгаа хгүй юу? Харин заримд нь нөгөө нэг хайрын цагийн ингээд хагас дутуу үргэлгэн байдлаар өнгөрөөцсөн ийм тавилан бас байгаад байна. Тэгэхээр нөгөө энэ дээр нөгөө асар олон хүмүүс сонсож байгаа учраас иймэрхүү мессежүүдээс та бүхэн маань нөгөө өөртөө тохирохын хүлээж аваад сонсоорой. За тэгээд нэг сайхан түшиг, сайхан тийм уулзалт нөхөрлөлтэй ямар ч байсан одоо нөгөө гундаж битгий суугаараа л гэж юм. Ямар ч байсан тийм гэгэн тавилан ирнэ гэж сануулж шүү. За үнэхээр гэгэн тавилан ирнэ гэж юм. Тэгэхээр нөгөө айхтар их гундах хэрэггүй. Тэгээд нөгөө энэ дээрээ нөгөө анхны харилцаагаа тавьж явуулаад дараагийн харилцаагаа хүлээх гэж байгаа юм уу? Эсвэл нөгөө анхны харилцаагаа нөгөө яаж хийж байгаа давж үлдээд цаашаа үргэлжлүүлэх гэж байгаа юм уу? Тиймэрхүү нөгөө шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа хүмүүс байх юм бол ховийн уншлага аваад энэ нэгээ нөгөө нэг яахаа юу хөө гэдгээ шийдчих болно шүү. За ховийн уншлага дээрээ энэ нь одоо цаашаа үргэлжлүүлэх үү, эсвэл үргэлжлүүлэх үү гэдгээ юу яах хэрэгтэй. Тэрийгээрээ нарийн гарна гэсэн үг шүү. За тэгэхгүй бол энэ дээр ингээд нөгөө бүр яг энэ сонсож байгаа хүмүүсийнхаа юм дээр
ингэж юу яагаад олон хүмүүс өсөж байгаа болохоор зарим дээр нь ингээд нөгөө асар их удаан хугацааг хамт өнгөрөөсөн хүмүүсийн юм бас айгүй их ингэж төлхөө орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө тийм хүмүүсийн тавилан зүгээр л тавиад явуул орхих гээд ингээд хилчих гээд тэгэхээр тэр их он цаг жилүүдийг нөгөө харин ингээд өнгөрөөгчж байгаа юм шиг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө та бүхэн маань зүгээр ховын уншлагаараа нөгөө нарийн тодруулгынуудаа ховын уншлагаараа авчаарай гэж хэлэх гээд шүү. За тэгээд нөгөө нэг юу яагаад илүү байна л да. Сэтгэл зүйн шархаа одоо нөгөө өрөөл бусдад нэлзаахгүйгээд дотроо ингээд бүр айгүй их зовцсон юм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр имийг л тавьж явуулаа л гэж хэлэх гээд байна. Одоо нэг үгээр хэлбэл одоо өрөөний мухарт шигдэж одоо ингээд бүр ганцаар л идэлж ингэж суугаад яах вэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нь штэ тий гэрэлтэй гэгээтэй тийм сайхан төшиг тулгуур амьдралд бүгд гэрэлтээд ирнэ гэж сануулад байна. За юу. Гэхдээ нөгөө яагаад ч юм гэр бүлийн нөгөө халуун дулаан уур амьсгалын энергийг дэмжиж өгөх ёстой байна гэж юм. Гэр бүлийн энергийг дэмж. Тэгээд нөгөө нэг одоо элдв бусын хил ам амнаас цухтаагаад гэдэг юм уу те ярилцгаасаа төгшөөгöd одоо өргөө гэрээ орхиод одоо хөдөө мөдөө явцсан ч юм уу эсвэл хөдөө явж ажилладаг ч юм уу те иймэр хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хосын хоорондын зайг ингэж юу яаж болохгүй л гэж байна. Хоёрдугаар ч ингэж орхиж болохгүй шүү гэдэг байгаа байхгүй юу. Халуун талаа нэг дороор бай гэсэн үг ер нь бол нэг үгээр хэлбэл за юу. Өргөө гэрээ эзэнгүү орхицсан. Тэгээд тэнд нь одоо нөгөө болдог юм болдгоороо гэдэг шиг болдог юм болдгоороо тэгээд жам ясрал нэг юм урсаад л байгаад байгаа. Тэгээд ийм байна. Тэгэхээр ерөөсө бити нөгөө нэг холын зэн бити байгаараа л гэж. Маш их юм гигэн байгаараа. Тэгээд одоо нөгөө дээр үесэ гэдэг юм уу? Одоо өвөө имээгээд хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг 90 түшиг нь эрт буцаждаг. Эсвэл ингээд зүг буруулаад явцсан. Тэгээд нөгөө өвөө имээ яав ээж үесэ тэр хоёр нь ингээд хоёр тусдаа ч юм уу те тиймэрхүү тавиланд идлээд одоо өргөө гэрт нь одоо ганцхан аав нь ч юм уу эсвэл ганцхан ээж нь ч юм уу ингэж амьдэрдэг. Ийм хүмүүсийн удам ухсаа сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө удам ухсааны хатуурхлыг бити давтаасаа гэдэг. Одоо нөгөө орь нэгээрээ ингээд одоо ганц биеэрээ ингээд нөгөө амьдарч байгаа хааны жил түшиг нь ингээд үгүйдсэн, холдсон. Хоёр тустай голомтыг бий болгоцсон. Тэгээд нөгөө хизээж хоорондоо ойлголцож эвлэлтэн нэгдэж чаддаггүй. Тэгээд дунд нь бол өр хөвгт нь явж идэг ч юм уу те. Иймэрхүү юм байгаад байна шүү. За юу. Тэгэхээр энэ удам ухсааны иймэрхүү юмыг давтаж болохгүй. Тавиланг нь зөв эргүүлээрэ гэж байна. Тэгэхгүй бол одоо яах вэ? Тэгээ хүн амьдрал дээр зөндөл их юмыг туулж байгаа. Тэгтээ нөгөө хань түшиг гэдэг юм чинь хосын хорвоол гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ингээд маш их юм гэрэлтэй гэгээтэй сэтгэлийн амар амгалантай тий. Инээд цалгисан гэрийн энерги нь бүтэн дүүргэн байж байгаад одоо хорвоо гэтлүүл хичнээн сайхан бэ. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө нэг тийм удам ухсааны нэг тиймэрхүү юмуд бас гарч ирээд шүү. За тэгээд хэрвээ шаардлагатай ховын уншлагаараа тодруулга авчих. Ямар ч байсан ижээ аав ч юм уу эмээгүн ч юм уу угаасаа тэгээ хоёр тусдаа тэгээд нөгөө байж идэг.
тийм хүмүүс угаасаа байна. Тэгээд нөгөө үр хүүхэд үндэс угсаагаа нэг бүрэн бүтэн дүүрэн явуулчих юмсан гэсэн тийм их санаашрал дүүрэн өдрүүдийг өнгөрөөж байгаа. Тэгээд нөгөө үр хүүхдээ гэрэлтэй гэгээдээ явуулах юмсан гэсэн санаашралтаа. Тэгээд дээр нь одоо нөгөө үр хүүхдтэй байж байгаад хоёр тустай болсон хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэгээд тэр үр хүүхдийн тавиланг нь одоо нөгөө за эмэгтэй хүн сонсож байгаа бол одоо өөрийн чинь одоо хатам талын настай хүмүүс их үгийлж байна. За тэгээд эрэгтэй хүн сонсож байгаа бол бас нөгөө өөрийн чинь нөгөө анхны голомтын эмэгтэй заа юу. Тэр эмэгтэйгийн одоо тэр юу удам угсааны настай намтай хүмүүс нь ерөөсөө л нэг жоохон ансралтай байгаад байна. Маш бүтэн дүрэн байсан амьдралыг яагаад ингэчвэ гэд баг ингээд асуучмарч юм шиг санагдчихлаа л та. Энэ болгоныг ингээд энэ дээр нарийн ингээд тайлыг ингээд харъя гэхээр асар олон хүн үзэж байгаа учраас одоо би ямар хүнд нь тааруулж энийг одоо тайлах үдэ тий. Ерөнхийдөө бол нөхөрлөл эвдэж орж ирсэн хатуурхал гэдэг юм зөндөө гараад ишээ за. Нөхөрлөл эвдэж орж ирсэн. Гуравдагч гэдгийн асуудал. Гимгүү цайлган царайлчээд амьдралын төлөө зүтгэдэг гээд өөрөө өөрийгөө оншилсан. Тэгэл нэг бүх юмыг чаддаг, мэддэг, дийлдэг. Би өстой нэрээ ийм ч юмыг хийж чаддаг, тийм ч юмыг хийж чаддаг гэл ингээл яриад байж байгаа. Тэгэл одоо өөрөө өөрийгөө би өстой нэрээ ийм болохын тулд би тэдэн цагт усч тэгэж юмаа бэлддэг байсан, ингэж юмаа бэлддэг байсан гэл дандаа нэг өөрийгөө би гэсэн тиймэрхүү нөхдүүд та бүхний амьдралд юу яасан гинэ? Гайч ирсэн гэж байна. За юу. Тэгээд дээр нь наадам зугаа цэнгэл гайч ирсэн гинэ. Нөгөө одоо аялал зугаалга амралт одоо гадагшаа зүтгэж томилт юу гэдгийг те. Нөгөө хэсэг бүлэг нөхдүүд ингээд нөгөө хэсэг бүлгэрээ нөгөө сэтгэл амар амгалан өстой өөрийнхөө дураараа дургаж дунд чөнгөрөж иргэнэ гэдэг чтэй те. Яг тэр шиг тийм тавилан хийсэн гинэ. Инээс болж одоо энэ тавилан ер нь жоохон сэвтсэн гэж байна шүү. За. Анхны голомтоо зарсан үрсэн нөхдүүд бас сонсоод байна. Анхны голомтоо зарсан үрсэн тэгээд дээр нь буруу тавилангаас сонгож очсон. Амар тийм хатуурхалтай зүйл хийж байгаа гэдгээ огт бодоогүй. Бүх юмыг болох чинь бүтээч нэ гэж бодож их нандин зүйлийг хүсэж мөрөөдөж исэн боловч тэр нь өөрөө өөрийнх нь хүслээс тэг хөндлөн иргсэн гэж байна. Эдгээрээс болоод ерөнхийдөө нөгөө өргөөгрийн халуун талын нэрийг хайр сэтгэлийн үйл унтарсан. Тэгээд ягаад ч юм хорвоогийн хилэн их хөдлөсөн хүмүүс л гэж яах юм. Тэгэхээр энэ одоо алхсан мөрөөнийг эргээд хараад үзээрэй л гэж хэлээ да тий. Ямар ч үсэн алхсан мөрөө эргээд хараад үз. Тэгээд үнэхээр чи зөв явсан болвол магадгүй энэ нөгөө нэг удам угсааны аав ээж өвөө эмээгийн үеэс өвөө эмээгийн аав ээж ч гэдэг юм уу тэр үеэс хатуургаж ирсэн тавилан байж магадгүй. Ямар ч байсан хорвоогийн хилэн ер нь хөдлөсөн гэж байна. Тэгэхээр нөгөө уул ус байдаг юм уу, ургаан мод байдаг юм уу, одоо тэр усны уртс уучилдаг юм уу, усын их үйлээр оролддог юм уу. Тиймэрхүү юмнаас догшилт үтсэн байж магадгүй. Эсвэл нөгөө уул ус хад чулууг юу яасан, сэвтээсэн, дэврэгсэн, ухсан, сэндээжсэн, ам гөрөө амьтныг нь устгасан, амьд байгалыг ис оршоосон иймэрхүү юмнууд байх өндөр магадaltaй байна. За тэгээд ингээд нөгөө нэг насан турсан хүмүүс сонсож байгаа учраас одоо нөгөө алийг яаж ойлгох вэ? Тэгээд дээр нь нөгөө
юмыг нөгөө яаж буруу байгаа тавиланг яаж зөв тийш нь залах вэ гэдгийг нэгийг бодож хоёрыг тунгаагаараа тэгээд нөгөө 4 5 дугаар ангийн жоохон хүүхдүүд биш үү тийм ээ. Тэгэхээр нөгөө амьдралын утга учирыг нэг наанта цаантаа боддог байгаараа гэж байна. Яа харахгүй Тэнгэрийн хилэн байна гэж анхааруулгыг хэлж шүү. За. Тэгээд нөгөө маш их тодоор гэрэлтэж байгаа хүмүүс одоо зөвхөн өөр дээр чинь ингээд тогслцсон байгаа иймэрхүү юмуд байгаад байна. Одоо нөгөө зөвхөн чамааг нөгөө хорвоо дэлхийн ингээд нөгөө зөвхөн өөр дээр чинь гэрлээ цацсан юм шиг тэгж хүмүүс их бас тэгээд нөгөө айхтар тийм юутай юм бэ? Энийг сонсож байгаа хүмүүс бүгд нөгөө юунд орогдсон хүмүүс гэж шүү. За. Атаажтөө хар хилам. Энэ яагаад ганцаараа ийм байдгийг ч гэдэг юм. Энэ яагаад зөвхөн энэ яагаад гэдэг тийм юмд орогдсон юм. Тэгэхээр нөгөө хүнийг нөгөө асар их юм нөгөө бараан энерги, сөрөг энерги гэдэг чинь ингээд хүний тавилан хазгаадуулах хэмжээний ийм байдаг учраас нөгөө хүн бүрийг нөгөө өөртөө хамгаалттай байх ёстой шүү гэж анхааруулад идэг чинь юм байдаг байхгүй юу. Тэгэхээр чинь яаж алдахыг чинь хүлээгээл тэгэл одоо бараг л ийшээ чигэл татаад унгаачихыг л хүсээд л байгаад байгаа ийм л хатуурхал байна. Өөрөө өдөрдөгч бүхнийг зохицуулагч байх. Тэгжээж нөгөө яаж ч байсан за нэг юм байна да, ингэтэй дээ да, тэгээд дээ да гэд бодчихвол за тэрийгээ тэгэл бүгдийг биелүүлж чаддаг л тийм л хэмжээний л юу байна да. Хүн байна да. Тэгээд нөгөө нэг хүрээлэл айгүй чухал шүү. Маш их тийм хүрээлэлээ зөв таних нь чухал байна. Тэгээд дээр нь бусдаар нөгөө нэг тоглоом, тохуу хийсний төлөөс гэдэг юм бас явж байгаа гэж шүү заа юм. Тэгэхээр ямар хүнээр тоглоом хийсэн, оролцсон тий. Тэгэхээр нөгөө нэг хүн хүнээрээ байтугай хүүхд чулуугаар тоглохоо байсан үе шүү дээ гэд хүмүүс ярьдаг штэ тий. Тэгэхээр энэ дээр ингээд альва зүйлийг айгүй сайхан бодчороо заа юу. За тэгээд өөрийн чинь тавилан өстой харнаа, үзнэ, үзэлцээ гэж хэлсэн тэгж их хатуурхсан хүн бол өөрийн чинь амьдрал дээр байдаг юм байна хүмүүс минь. Тэр хүний хатуурхал бол бас өөрт чинь их хатуу нөлөөтэй шүү заа юу. Чиний гол өрсөлдөгч, гол тэмцэлдэгч гэдээ ойлгочих болно. За тэр хүн үнэхээр хэлснээ хийдэг хүн шүү гэж байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг чиний амьдрал дээр хэлснээ гүйцэтсэн хүн гэж хэлэх гээд шүү. За гэхдээ энэ бол нөгөө юу шүү. Эмэгтэй хүний хатуу тавилан шүү заа юу. Тэгээд бити нөгөө та бүхэн маань өөртөө энерги суул юу ч хэрэг болохгүй тийм одоо хуучны идэл хэрэглэл ч юм уу те нэг тийм юм бити өөртөө хадгалаараа заа юу. Тэр чинь ерөөсөө нөгөө өөрт чинь жоохон цохимжгүй байна гэдэг шүү заа. Тэгэхээр нөгөө яа харахгүй тэр нөгөө ийм хүний тийм юутай юм бэ? Хатуурхалтай юм биш үү заа. Тэгэхээр одоо за тэр нөхөрл баг мөндөө гэд баг өөрөө тэр хүнийг таньж байгаа юм байна. Тэгээд тэр нөгөө зүүсгэл мүсгэл элдэг бусын дахин шүтж байгаа зүйлээ нэжгээд сайн хараараа гэж шүү заа. Одоо дахин шүтж байгаа нь одоо юу вэ та нарт? Нэг тийм юу л хатуурхалтай зүйлийг дахин шүтээд байх шиг байх юм. Тэгээд тэр нь болохоор нэг өөрт чинь хамгаалалт болно гэхээсээ илүү хатуурхал болж ирээд байна гэдэг ах юм. Эсвэл нөгөө нэг дахин шүтэх зүйлээ юу буруу
арчлаад байна уу? Буруу гамнаад байна уу? Эсвэл буруу хүнээсээ буруу зүйлсгэл авч яваад байна уу? Ягаад ч юм тэр нөгөө нэг ийм юу тал гэж харуулдаг бах юм. Хүний карманд багтах зүйл биш заа юу? Дэлхий тавихад нийжгээд нэг тийм том юу гинэ. Магадгүй тэр өргөө гэрмэрт чинь тийм юмнууд байгаа болвол өргөө гэрийнхаа ямиг нэг сайн хараад үзээрэй. За тэгээд энд нөгөө нэг элдв бусын одоо хил аманд ороогдоод тэгээд нөгөө нэг хууль шүүхээр нь явж байгаа, гэр бүлээ салах гэж байгаа, хууль шүүхээр нь орж байгаа ийм хүмүүс байна бас. Тэгээд зүгээр өнгөрсөнд нь тавьж явуулаад тэгээд нөгөө ягаад ч юм одоо хууль шүүхийн асуудалтай хүмүүс дээр буруутгал нь өөрийн чинь чиглээд байна гэдэг анхааруулгыг өгч шүү. За тэгэхээр энэ буруутгалаа өөрийгөө хамгаал. За юу. Тэгээд нөгөө ягаад ч юм ингээ буруутгал нь өөрийн чинь ингээ чиглэлсэн зорьсон байгаад байна гэж юм. Тэгэхээр энийг ингээ нөгөө жоохон хамгаалалтаа байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр нөгөө элдв бусын тэр нөгөө хууль шүүх за тэр одоо гэрэл цуцлагаас гадна одоо нөгөө хэрэлдэж уралдаад юм уу буруу зүрх ойлголцоод юм уу одоо цагдаа сэргийлэх энэ тэр болсон болвол одоо нөгөө нэг өөрийнхөө юуныг тавилан заяагаа бодож үйл хэрэгжүүлж нөгөө дом гаргуулаараа гэж шүү заа юу. Дом хийж сэвийг гаргуулаараа гэж шүү заа юу. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө бас нөгөө буруутгал нь өөрлөө чинь чиглэж байна гэдэг. Тэгэхээр энийг бол жоохон анхаарах хэрэгтэй шүү гэсэн үг шүү. За тэгээд ямар ч байсан одоо нөгөө анхны амьдралаа авч үлдэх байгаа хүмүүсийн хувьд хязгааргүй тийм хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаад байна. Тэгвэл тэрийг авч үлдэхийн төлөө бүхэл одоо чармаалтаа гаргах хичээн зүтгээрэй гэж байна. За тэгээд нөгөө нэг одоо зүгээр л анхны харилцаа эхэлж байгаа бол энэ харилцаагаа их сайн бодороо гэд түрүүнд гисэн штэ тий. Айгуу сайн бодороо гэд гисэн штэ. Тэгэхээр нөгөө нэг асар их юм урт цаг хугацааг нөгөө ийм нөгөө хоорондоо ойлголцохгүй хүнтэй юу хамтдаа туулах уу, эс туулах уу гэдгээ бас айгуу сайн бодох ёстой шүү гэдэг анхааруулгыг өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шаардлагатай болвол хувийн уншлагаараа юу эдгээр зүйлээс тодруулах авахар бол тодруулга авч болно. За тэгээд тодруулга авахтаа нөгөө нэг 1-3 хоногтой амжуул юу яадаг, хариу өгдөг. Тэгээд нөгөө хангаатаа гараад явчих юм бол би 7 хоног моног ч юм уу хариу өгөхгүй тийм цаг үе байдгийг шүү заа юу. Тэгэхээр нөгөө адгаж уурлахгүй гэвэл нь одоо хувийн уншлага авъя гэдгээрээ холбогдож болно шүү заа юу. За тэгээд иймэрхүү юмнууд гарч ийн да. Тэгээд та бүхэндээ баярлалаа энэ хүртэл сонссонд. Тэгээд нөгөө юу яхаа мартчих. Энэ нөгөө эдгээр группыг сонсож байгаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө юу яасан шүү. Намар маш их юм хатуурхад үтсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Амьдрал нь төгсөж байгаа, хамтын амьдрал нь төгсгсөн, хатуурхад үтсэн. Тэгэл ингээд намар болохоор ч юм уу маш их юм сэтгэл зүйн ийм асуудалтай болдог, шаналдаг. Тэгэл нөгөө өнгөрснийг боддог, тавьж явуулж чаддаггүй ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр энийгээ тавьж явуулаараа гэдэг юмыг сая нөгөө сүүлд юу яасан дээр гарсан тэрийг би нөгөө хэлхий мартсан байх шүү. За тэгэхээр энийгээ бас анхаарай шүү. За юу. За 2 дугаар группийн уншлага эхлэе. За 2 дугаар группийн хувьд маань болохоор нөгөө одоо яг ч юм энэ дээр одоо нөгөө харилцааны хэвийн үргэлжилж байгаа хүмүүсээс сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө юу гэлж хэлж яана л да. Одоо байгаа харилцаагаа үргэлжлүүлсэн дээрээ гэж байна. Шин боломж, шин нөхцөл байдал гэдэг юмыг хайхаасаа илүү одоо байгаа харилцаагаа авч үлдээ, ойлголцоо гэж байна. Тэгээд одоо нөгөө хоёрын хооронд ингээл бие биендээ гомдол туниал ингээл юу яддаг штэ тий. Хоёрын хооронд жижигхэн юм дээр гомдож туниал одоо угаасаа болимэлич гэдэг юм уу одоо ингээл нөгөө хизээч ойлголцохгүй маань чи юм штэ тийм штэ гэдэг ингээд ийм хоёрын хооронд жижиг шижиг асуудал дээр юу тэн дээр айгуу том тийм юу өгөөд ийн гэдэг юм. Тэрийг айгуу том асуудал болгоод ийн гэдэг юм. Маш энгийн тайван үргэлжилчихээр ийм байгаад байна штэ. Тэгээд яагаад одоо эсвэл нөгөө хэн буруутаан заавал уучлах байх ёстой ч гэдэг юм уу. Тэгээд ах шаардлага байхгүй гинэ.
Уг нь зохицолтолгоо их өндөр байна штэ л гэж байна. Тэгэхээр энэ харилцаагаа одоо уучлалт гуйхаж байгаа бол зүгээр л уучлалтаа гуйчих л да. Тэгэд ерөөсөө хин хичээхгүй юу энэ харилцаа тийм үнцэнтэй биш юм шиг ингэж юу яагаад байна гэж байна. Хоошоо суугаад байна гинэ. Тэгээд нөгөө одоо дөнгөж харилцаа нь эхэлж байгаа хүмүүсийн хувьд болохоор ингэж энэ заяа. Дөнгөж харилцаагаа эхлүүлэх гэж байгаа шинэ боломж нь ирж байгаа нөхдүүдийн хувьд болохоор би айгүй том зорьсон зорилготой би тэр зорилгоо биелүүлж ээж л би тэгнэ. Би санхүүгийн эрх чөлөөнд эхлээд хүрэх ёстой. Би заавал эхлээд ингэх ёстой гэд өөртөө нэг юм зорилго тавьчингуудаа тэрнийхээ төлөө ингээд нөгөө нэг юу бат зогсоод байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь зорилготой хүрээд санхүүгийн эрх чөлөөнд хүрчлээ гэж бодъё л доо. Тийм ээ. Тэгж нөгөө нэг зэрэгцүүлж явж болохгүй юу гэж байна. Тэр нөгөө харин цаг хугацааг дөнгөнд орогдсон юм шиг тэгж өнгөрөөж ирснээс нөгөө юу яаж болохгүй юу л гэж байна. Зэрэгцүүлээд явж болохгүй юу гэж байна. Тэгээд нөгөө харин цаг хугацааг нөгөө юу яачих вэ дээ? Дими өнгөрөөгөө нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг хань төшиг болох тавилангаа зориулчих өвдөө гэж байна. Тэгэхээр айгүй сайн бодох хэрэгтэй юм биш үү заяа. Чиний хийж байгаа, бодож байгаа зүйл чамд өөрт чинь асар их тийм зөв зүйл мэт санагдаж байгаа ах л та. Тэгээд үнэхээр зөв зүйл юм шиг санагдаж байгаа ах. Тэгээд амьдралын ачаалаараа бүх юмыг ингээд дүүрээд туулаад ингээд гараад ирсний дараа өнгөрсөн лугаа эргэж харах болно гэдэг. Тэгэхэд би их буруу бодож ээжтэй. Нэрээ би өстө нэрээ ямар тэнэг байгаа вэ гэд айгүй их тэгж халширна, гомдон, тунирхан тийм зүйл болно гэдэг шүү за. Тэгэхээр зүгээр л нөгөө боломж нөхцөл нь ирж байгаа бол таалагддаг хүн одоо ингээд гараад ирж байгаа болвол энийгээ нөгөө айгүй сайхан зөв сайхнаар хүлээж аваа л гэж байна. Тэгэхгүй бол нөгөө амьдралын их ачаалал донд чи өөрөө их ядарх юм байна. Би сэтгэлийнхаа хувьд шүү заяа. Би сэтгэлээрээ биеэрээ ч ядарна, зүрх сэтгэлээрээ ч ядарна. Тэгнэ гэдэг юм. Тэгэхээр зүгээр л сайхан хайр дурлал, хань ижил, төшиг тулгуур одоо угаасаа ирж байгаа маань. Одоо нөгөө харилцаанд хэвийн үргэлжилж байгаа хүмүүсийн хувьд дэрэгдээ байгаа нөгөө эрдэнэсээ юу ягаарай. Айгүй сайхан хайрлаарай, дээдлэрээ, инрээрээ, түшээрээ, тулаараа, ойлголцоороо халуун талаан энергитэй үг хэлдэг байгаараа. За юу тэгж хэлж байна. Хүний тэр нөгөө өөрийн хүсэл мөрөөдөл зорилго болвол чухал л да. Гэхдээ нөгөө амьдралын нөгөө нэг хувь тавилангийн асуудал чинь бас илүү чухал байхгүй юу? Тэгэхээр нөгөө цаг хугацаа урсан отохын хэрээр хүн амьдралдаа нэрээ юу надад нэрээ хажуунаас нь тэгээд зөвлөсөн хүн байсан болов уу гэдэг харамсал бити тэгээсэ гэж хүсэж шүү. За юу. Тэгээд энэ дээр ингээд бас зарим хүмүүс нь болохоор ингэсэн хүмүүс байна. Одоо нөгөө харилцаагаа дуусгар болгосонтой айгүй их баярлаад сэтгэлийн ийм амар амгалан эрх чөлөөг мэдэрч байгаа хүмүүс байгаад байна бас. Тэгээд энэ их зориг тавиад магадгүй нөгөө гадагшаа тутагшоо явсан бүх юмнаас өөрөөгөө чөлөөлөд явсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө цаг хугацааг асар их үнцэнтэй өнгөрөөгөө гэж байна. За юу энэ хүмүүсийн хувьд харилцаагаа дуусгар болгоод гадагшаа тутагшаа эсвэл нутаг орон сэлгээд явсан хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгээд тэр харилцааг дуусгасандаа жоохон
зүрхэн нэмтэрч байгаа. Зөвдөвч үү, буруудавч үү гэд. Гэхдээ яг нөгөө үнэхээр энэ сэтгэлийн амар амгаланг бол олхон ч олсон байна. Нэг ёх гэд за гэд. Дараагийн амьдрал байгаа штэ гэд хүн болгон сургаад байгаа байхгүй юу? За юунда гундадгийн яадгийн ам биш, заяа биш. Дараагийн хүн гараал ирнэ ш. Дараад нь юм байж лээ штэ. Хүн болгон л ингээд салсан сарын хүмүүс байж л идэв штэ. Тэгээд сайн сайхан явж байгаа нь зөндөөл байгаа штэ гэл. Сэтгэл зүгээр нь дэмжиж байгаа боловч өөрөө дотроо нөгөө асар их зүйлийг бодож байна. Тэгээ та хоёр бол одоо бие биендээ нөгөө нэх яхтар хар буруу санаад л одоо бүр хатуурхад үзүүлээд ингэж хоёул бишээ болоогүй зүгээр ярилцаа за угаасаа хоёул болохгүй мэн бүтэхгүй байж гэдэг юм үү те. Салъя гэж салсангүй салаа зам ирэхээр саллаа гэдэг шиг тийм тэгж салсан хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Тэгээд дараагийн шинэ харилцаа чинь заяа. Дараагийн хүн гарч ирнэ гэж байгаа боловч цаг хугацааны хувьд нөгөө баг зэргийн шалгуур чамд өөрт чинь ирүүлнэ. За юу. Нэг юм айгүй гой хүн гараал ирэх юм шиг ингээл хүлээлт төсөөлөл байгаад байгаа боловч тэр нь ингээд нэг жоохон саатна гэдэг байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн лүгөө эргэж харна. Энэ үнэхээр тийм яхахгүй нэг тийм баг зэргийн цаг хугацааны асуудал шалгуурыг даван туулна гэж байна. Тэгээд нөгөө одоо өөртөө ихтэй залуу зандан настай ийм хүмүүс ингээд сонсож байгаа байхгүй юу. Тэгэхэд нөгөө цаг хугацааны шалгуураар одоо нөгөө мөнхийн бус оргоо дээр нөгөө ингээд хүмүүс ч байгаа эд юмс ч хүртэл илэгдээл ингээд явдаг штэ тий. Яг тэрэн шиг тэгж явах юм бэ шүү гэж байна. Цаг хугацааг тэгэхээр их үн цэнтэй зөв зөөлөн өнгөрөөгөрөө гэж байна. Тэгээд ягаад ч юм энэ нөгөө нэг орхих ёсгүй тавилангаал орхичж байгаа юм шиг л нэг тийм айгүй сонир мессеж гараад байх юм. Тэгээд нөгөө айгүй сонирхолтой юм аа. Энэ группийг сонсож байгаа хүмүүсийн хувьд жинхэнэ гал халуун хайр дурлал гэдэг юмыг огт мэдэхгүй хүмүүс юм шиг. Хайрлна гэж яадгийг, хайрлагдана гэж яадгийг тэрийг сайн мэдэхгүй. Зүгээр л ингээд нөгөө хамтран амьдраад байсан юм уу? Эсвэл одоо нөгөө хин эндээ ашигтай болохоор ч гэдэг юм уу те. Зүгээр л тохиролцоод амьдрсэн юм шиг. Яагаад ч нэг тийм мессеж гарч ирээд байгаа. За үзэр татъя. Уг нь нөгөө нэг хорвоо дэлхий өөрт чинь ингээд асар их өвөгдлийг өгсөн гинэ. Овны дунд онцгойрдог бол онцгойрох, гэрэлтдэг бол гэрэлтэх. Одоо нөгөө амар олон хүмүүс хай сайн уу штэ тий тэгдэг. Чамд мөнхийн л сонголт байх юм шиг чи сансан. Тэгээд чи амьдралдаа алдсан гэж шүү заа. Маш олон хүнд хайрлагдах юм шиг. Тэгээд нөгөө олон хүн ингээд хайртай шүү, дуртай шүү гэд ингээд ахаар сонголтоо хин нэгнэр нь хийчих юм шиг ингэж л бодож төсөөлж явсан юм байна. Тэгсэн чинь одоо болохоор нөгөө тийм хайр дурлал байтугай өөрөө нөгөө нэг төрдөг байшинд орцсон юм шиг яваад байна гинэ. Одоо бүр нэг төрдөг байшингаас яаж гарахаа мэдэхгүй байна гэж байна. Тэгээд нөгөө нэг цаг хугацааны явцад ингээд өөрийн чинь тавилан ингээд эсэргээрээ өөрчлөгдсөн юм шиг санаа ширэлтайгаар хүн хүлээдэг болцсон байгаад байна гэж байна. Энэ дээрээ жоохон бодолтой болгоомжтой байх ёстой юм бэ. Буруу шийдвэрийн
буруу шийдвэрийн төлөөс нь яваад байгаа ч юм уу. Уг нь ингээ бүх сайхан өгдлийг чинь өгцөн байж хахад тэрийг ингээд нөгөө зөв зөвлөн ашиглаж дийлээгүй байна гэж байна. Би ийм юм чинь, би маш үзэсгэлэнтэй юм чинь, би айгүй мундаг юм чинь, би ийм чинь гэл өөрөө өөрийгөө дэвэрхэн хөөргөгч гэд хэлчихвэл хатуудчих юм болов уу? Тэгээд одоо нэг тийм амьдралын утга учир гэхээсээ илүү айгүй тийм том жингүүдэлд орсон юм шиг нөгөө ихтгэл найдвараа ерөнхийдөө жоохон алдаад байна л гэж юм. Тэгэхээр нөгөө алхсан мөрөөнийг хараад үзээрэй л гэж хэлэх гээд шүү. За. Тэгээд ягаад ч юм одоо өөрийн чинь эргэн тойрны хүрээлэл донд нөгөө эсрэг хүсний чинь хүн өөрийг чинь нэг тийгж айхтар нөгөө эмэгтэй хүн эрэгтэй хүн сонсож байгаа бол эрэгтэй хүн гэдэг талаас чинь ерөнхийдөө тэгж нэг айхтар нөгөө юу яаж харахгүй байна гэдэг ах юм. Эмэгтэй хүн гэдэг талаас чинь эрэгтэй хүн гэдэг талаас чинь ингээд нөгөө харахгүй зөвхөн шоу зингийн найз нөхдийн хүрээлэл эсвэл нөгөө сонирхлоороо нэгдээд байна гинэ. Түүнээс иш яг чин зүрхний хайр гэдэг юм бол жоохон ховдоод байгаа юм шиг тийм байгаад шүү. За тэгээд тэр элдв бусын тэр нөгөө хорт зуршлаас жоохон хол хүндий яваараа гэж байна. Тэгээд энэ хүн чамд сайн штэ. Энэ ингээд давуу залуу штэ. Энэ давуу өсгөө штэ ч гэдэг юм уу. Энэ чамд аягүй сайн гэсэн штэ. Энэ тэргээл одоо нөгөө өөрт чинь нэг тиймэрхүү юм хэлэхээр ис сэтгсэн аястаа. Тэгээд нөгөө сонирхлоороо л нэгдэж байгаа хүмүүс л гээд хэлчих гад байна да. Тэгэхээр үнэн сэтгэлийнхаа нөгөө юг хайр дурлалыг олъё гэж бодох юм бол нь шүү дээ. Нөгөө нөхөрлөлийн хүрээлэлээ зөв тань нөхөр тэгээд бити нөгөө хитрхи их шоу цингэнд бити их оролцоотой гэж байна. Шоу цингийн чинь жоохон ихтэй байна гэж. Магадгүй нөгөө нэг сайхан гэр бүл юмтай бэжж тэгээд нөгөө гэр бүлтэй цаг хугацааг ерөөсөө огт зарцуулж байгаагүй хүмүүс гэдэг байгаа. Тэгээд дандаа найз нөхөд нэг сэтгэлийн хөөрлөөр альва юм дээр ингээ ханддаг. Тэгээ яа тийм чи манай зүгээр л найзтай ч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө хитрхи юм нөгөө нэг дэврүүн битээ яваач л гэж. За тэгээд тэр цагт бол тэгээд нөгөө бүх юм нь одоо болох үзээ. Тэгээд дээр нь ингээд ах юм. Одоо дэрэгдэх ханин ингээд нөгөө нэг өөрөөс нь ингээд явцсан юм шиг. Тэгээд нөгөө энэ хараа өр үндсээ өөрийнхөө дэргэд асар хамгаалтгүй. Тэгээд нөгөө хүнд ингээд заа биштэй ч юм ах トゥ амраг сатандаа ч юм уу те ингээд өөр хүүхдээ ингээд даатгаад харуулчаад өөрөө ингээд сэтгэлийн амар амгалантай ингээд яваад өөрийнхөө хүссэн юмыг нэг хийгээ яваад хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө төрүүнээс хойш нэг цаг хугацаатай холбоотой асуудал яриад байгаа шүү дээ. Цаг хугацааны үнцнийг аягүй сайн бодороо гэдэг байгаа шүү дээ. Тэгээд аягүй сайн бод. Ухаантай бай. Тэгээд нөгөө энэнээс бүх юм эхэлсэн гэдэг буруутгалыг өөрөөсөө одоо холдуулаач гэж байна. Бүх хүмүүс чамайг хилэнтэй нүдээр хараад байна гэдэг ах юм. За тэгээд эдгээрийг ингээд нэг айгүй сайхан
бодоодохоорой. Алхсан мөрөө хараарай. Яагаад ингэж их буруутгалыг өөрөө өөртөө авцیں۔ Зөв зүгээр байж яхад гэж хизээч тэгж ярьж болохгүй шүү заа юу. Хизээч зүгээр байж яхад хизээч тэгж буруутгалыг өгөхгүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө асар их хатуурхалтай буруутгалыг эдэлж байна. Тэгээд энэ ягаад ч юм гэрэлсэн хамт амьдэрсэн тустай голомт үүсгэжсэн. Тэгээд нэг тэр тустай нөхөртэй болоод эсвэл их нэртэй болоод ингээд гал голомт үүсгээд ингээд явж исэн хүмүүс ээ штэ тийм ээ. Тэр гал голомтоо бүтэн ариун байлгаагүй гэж шүү заа юу. Тэгээд голомтын тийм юу нэг жоохон хатуурхал догшрол гэдэг юм өөрсөн дээр чинь байдаг юм байна. Тэгээд ингээд нөгөө альва зүйлийг хий, бүтээ, болгоё гэд ингэхээр өөрөө өөрийгөө ч олохгүй байгаад байгаа нөгөө ийм хүмүүс байгаад юм. Одоо шин хайр дурлал, шин боломж гэдэг лөө зүтгэхээсээ илүү зүгээр л нэг юм урдах хийх ёстой, урдах юмаа хийгээл тэгээд одоо нөгөө нэг ажлын малуултлаач гэдэг юм уу те. Зөвхөн ажил дээрээ ингээл хамаг цаг нараа өнгөрөөгөл ингээл нөгөө нэг гэр бүлгүй юм шиг болцсон ийм хүмүүс байгаад байна гинэ. Тэгэхээр нөгөө алхсан мөрөө хараад өөрийнхөө тэр замналыг зөвтгөл болгороо л гэж хэлье заа юу. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө сэтгэл хөдлөлгүй болцсон. Тэгээд ямар ч юм иржсэн тэгэл тэрийг нэг тийм асуудал гэж хүлээж авдгүү. Тэгээд дээр нь ингээд яагаад ч юм хүний догшрлыг эцсийн тулгцсан хүмүүс гэж хэлж гээд байна. Тэгээд зүүд нойр нас ир хийгүүдж байгаа тийм хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо өөрөө өөрийнхөө энергийг ингээд аягүй сайхан цэвэрлэмээр юм байна. Энерги сэлбэмээр юм байна. Хүн заяатал баймар байна. Тэгэхгүй бол нөгөө асар их юмнаас айсан, цочсон, тэгээд одоо мэдхгүй энэ дээр ингээд нөгөө хүмүүс нь итгэдэг юм уу, итгэх хэсгийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ дээр ингээд нөгөө элдв бусын одоо сүнсэн дарууллаа энэ төр гэл хүмүүс ярьдаг штэ тий. Яг л тэгж даруулсан хүмүүс байгаад сонсоод байгаа юм. Яасан мэддэхгүй амарч чаддаггүй, яасан мэддэхгүй амьсгалж чаддаггүй, яасан мэддэхгүй ингээ хөлөрчдөг. Хизээч одоо их амар амгалан идлээд нойрсож чаддаггүй. Ийм хатуурхалтай болцсон хүмүүс гэж. Тэгэхээр энерги аягүй сайхан сэлб заа юу. Тэгэхгүй бол ингэж удаан явж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд нь штэ тий. Удам угсааныхаа өвөг дээдсүүл тэдгээрийнхаа үгийн мөгийг сонсчээ. Сургаал үгийн ав. Насан турцсан гээл тэгэл бүх юмыг өөрөө шийддэг мэддэг гэсэн юм байхгүй штэ тий. Голомтыг бүтэн бадрааж өгч явахад тэрийг тэгээд яагаад гэрэлтүүлж явж дийлэхгүй байгаа юм бэ гэдэг тийм өвөг дээдсийн хатуурхал догшрол гэдэг юм байгаад шүү заа юу. Одоо өстө өвөг дээдсийн голомтон дээр өстө шүүсийн гартал ингэж амьдарч явж ин даа л гэж хэлье. Дэлгэрэх ёстой шүү дээ. Тиймэрхүү юмуд гараад байна. Гэтэ би бүр ингэж айгүй сайхан нэг одоо өмнө хийж байгаагүй тийм нэг уншлах хийчих гэж би бодохгүй юу. Харин сэтгэлтэй холбоотойгоор тэгсэн чинь ягаад ч юм 2 дугаар группыг сонссон хүмүүсийн энэ гарч байгаа өгөгдөл мессеж нь асар их тийм нарийн мессежүүдтэй юмнууд гараад байна. Тэгээд нөгөө шаардлагатай болвол ховийн уншилгаа авч болно шүү. За шаардлагатай гэж үзэх юм бол заавал авах гэсэн үг бол биш шүү. За юм. Тэгээд ягаад ч юм энэ дээр ингээд бор шаргал
өнгийн зүйлийг хөдөрж унтдаг. Тэгээд өвөр сааралдуу, цамц голдуу өмсчдөг. Сэтгэл санаагаа хүн дуудлаад ярьж дийлдэггүй. Тэгсэн мөртлөө гомдол мэдүүлэгч ийм хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг амьдрал дээр ингээд алдаа оноо бий болцсон байлаа гэж бодоход тэрийг ингээд нөгөө зөвтгөл болгоод сэргийн босох ёстой гинэ. Тэгээд ягаад ч юм өөрөө нэг баг зэргийн дүгнэлт хийгээд ингээд аливаа зүйлийг бодох ёстой гинэ. Тэгэхгүй болохоор дандаа өөрийнхөө зөв юм шиг ингэж нөгөө бусдын өдөөс арсалцдаг гинэ. Одоо бусдын өдөөс хорвоо ертөнцийн өмнөөс тэгээд бүр юу ч одоо нөгөө нэг өөрөө өөрийгөө тайлбарлаж ингээл нөгөө нэг юу яах гээд байгаа болохоос ш нөгөө альва ямиг нөгөө бүх талаас нь ингэж харж үзээд ер нь эхлэл нь хаанаас вүлээ яачлаа гэдэг юм дээр дүгнэлт хийж чаддаггүй гинэ. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу тэгээд асар их юм буруутгал хүлээгээд яваад байна гэдэг шүү. За юу. Тэгээд нөгөө өөрлөж нь харж байгаа мэлми бүхэн их хилэнтэй байгаад байна гэдэг чинь өөрийн чинь хувь тавилан жоохон хатуурхалтай байна л гэсэн үг шүү. За юу. Тэгэхээр өөрөө өөртөөгөө ярилц, өөрөө өөрийгөө өөрчил. Зан харилцаа, хувь тавилан одоо голсон сэвтээсэн голом төрийнхаа үйлийг дэлгэр тэгш болго. Тэгжээж нөгөө нэг цаашаах нөгөө харилцаа, боломж, амьдрал бүх юм чинь тэгж юу юм гарч ирнэ, тэгшрэн, амжилттай явна. Үр үндсийн тавилан заяа гэрэлтэн гин тэгж хэлж байна. Өөрөө өөрийнхөө ам амьдралыг өрөөл бусдынхтай бити харьцуулж яар, бити тэнцвүүлж яар. За юу. Бүх хүмүүс өөрөө өөрийнхөө хувь тойргоороо өөрөө өөрийнхөө зорьсон зорилгын төлөө адилхан л ингээл амьдрал явж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ дээрээ нэг жоохон анхааруулж. Тэгээд өөрөө өөрийгөө өөрчил бүр ингээд бүр хичээгээд үз. Тэгээд нөгөө юу хүнийг ингээд буруутгал зөвтгөл өгч байгаа бол жоохон тэнцвэртэй, баланстай байх хэрэгтэй шүү л гэж шүү. За юу. Тэгээд сайхан гэр бүл бий болно. Одоо амжилттай явна. За юу. Чи хамгийн гол нь саяны энэ гарсан зүйлүүдийг чи өөрчлөх ёстой. Тэгжээж нөгөө нэг хорвоо дэлхийн хаалга үүд чамд дэлгэр тэгш нээгдэж өгнө гэж шүү. За юу. Тэгээд нөгөө нэг нөхөрлөлөө сэвтээсэн хүмүүс бас байгаад байна. Тэгээд тэр нөхөрлөлөөс уучлалт гуйгаад эргээд эвлэлд нь нэгдэж шүү. За. Улааныг үзэж урвж, шарыг үзэж шаруудаг гэдэг үг байдаг лөө. Тэрэн шиг нөгөө нэг хүрээлэл чинь жоохон том болоод гэдэг юм уу. Тэгээд нөгөө ерөөсөө тэгж нөгөө нэг ганцаардхан завдал өгөлгүй асар их тийм уулзалт 6 цэнгийн шоу найс нөхөдгээд ингээд явчингуудаа нөгөө өөр зүрхнийхээ андыг нөгөө нэг юу яаж үүдэн амрын зайлд нь хайж болохгүй гэж штэ. Тэгээд тэр нөхөрлөлөөсөө уучлалт гуйгаад эвлэлд нь нэгд. За тэгээд нөгөө нэг хүссэн сансан тэр санхүүгийн их үүсвэр мөөсвөр тэр бүх юм чинь зүгээр болоод л явчихна л гэж байна. Хамгийн гол нь нөгөө нэг түрүүний гараад байгаа юмнуудыг л нэг жоохон цэгцэн олцохоо тэгжээж өөрийн чинь юуны хаалгууд нэгднэ гэдэг тийм амлалтыг өгч шүү. За юу. Тэгэхээр аягүй сайн бодоорой. Тэгээд энэ дээр нөгөө нэг юу гэж бас байгаад байгаа байхгүй юу? Удирдагч хүмүүс хүн аваас байна шүү дээ тий. Удирдагч хүн шиг л бай гэж шүү. За юу. Хоёрын хооронд маск зүгээд хэрэггүй гэж байна. Удирдагч хүний хүн чанараас их ихэн зүйл шалтгаална шүү гэж шүү. За юу. Тэгэхээр тэрийг ингээд аягүй сайн бодоод үзээрэй. Аягүй сайн бодоод үз. Тэгээд магадгүй тэрэн дээр яг юуг нь ингээд хэлчихвдээ гэдэг тийм нөгөө юу хариулт нь гарах бах.
Тэгээд нөгөө нэг дараагийн төлөвлөгөө гэдэг юмыг маск зүүж амьдрахыг дараагийн төлөвлөгөө гэж бүү эндүрээрээ гэдэг анхааруулгыг өгч шүү. За тэгээд тэр нөгөө болсон болоогүй сэтгэл зүйж арах гэмтлээ одоо тавьж явуулаа гэж байна. Тэр цагт тэгээд болно доо гэж байна. За тэгээд та нар минь одоо нөгөө өөрөө өөрийн чинь орон нутаг байж болно, аав ээжийн чинь амьдарч байсан орон нутаг байж болно. Нэг сайхан уул ус тэгшэрсэн заяа. Айгүй гоё тийм нөгөө нутаг орон байгаа гинэ. Тэр нутаг орондоо нөгөө нэг айгүй сайхан хүндлэл үзүүлээрэ гэж байна. Талархлаа илэрхийл. Тайван амгалан бай. Хаанч очсон их сайхан гэрэлтэй гэгээтэй хүндэлтэй яваараа гэж байна. Ягаад ч юм нутаг орондоо нөгөө сайныг дуулгаж чадахгүй яваад байна л гэж байна. Төрсөн тэлсэн газар гэдэг чинь үнэхээр гайхалтай зүйл байхгүй юу? Тэгээ ягаад ч юм тэн дээр ингээд нөгөө дандаа юм буруутгал очоод байна гинэ. Нөгөө нэг чих тэлсэн гэдэг чтэй те. Тэрний хүүхэд тэгсэн гинэ. Энийний хүүхэд ингэсэн гинэ гэд те. Яг тэрэн шиг нөгөө нэг гигэн чимэгтэй юмч сонсогдохын, гигэ анир муутай юмч сонсогдохын гэж байна. Тэнцүүл сонсогдоод байна гэж байна. За юу. Тэгэхээр дандаа нөгөө нэг гэрэлтэй гэгээтэй төвшин заяатаа сайн сайхан явж байгаа тавилангаа нутаг орондоо одоо хүнээр дамжуулж биш өөрөө шивнэн даатгаж яваараа гэж байна. Өөрөө үрэн сайн яваа шүү гэж сайхан залбирчхад тэр чинь ингээд сонсоод л талархын шүү дээ. Тэгээд бусдын хов жив хил амнаас хол яваараа 3 дахь читгэлийн асуудалтай холбоотойгоор тэрнтэй тэгсэн гин гэдэг тийм муухай чихтэлсэн тавиланг бити юу сониртороо гэж хичээнгүлэн гуйж байна. Тэгээд их бодолтой болгоомжтой байгаараа ах トゥ амраг сатантайгаа эвтэй түнжинтэй байгаараа гэрийн дижээвэр амтантай ялангуяа нохоотой хүмүүс байгаад байна. Тэр нохоондоо бас их анхаарал халамж тавиараа, эрхлүүлээрээ. Тэгээд зүүд нойрны хариулгаа хэлгээрээ бүтэн нойртой хонж чадахгүй ингээд байгаад байна. Тэгээд их гигэн тавилантай инрэл дүүрэн хайр ирнэ гэж байна. За юу. Тэгээд одоо гэр бүлтэй амьдарч байгаа тийм нөхдүүд байгаа бол гэр бүлтэйгээ ойлголцсон, гэрэлтэн гигэн болно. Тэгээд хамгийн гол нь та бүхний нөгөө төрнөөс хойш нөгөө буруутгал хүлээгээд байгаа маягаа гэж элдв бус юмуд гараад ирлээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр болгоныг засан залах ёстой шүү. Тэгжээж гэрэлтэй шүү гэж шүү. За. За тэгээд өөрөө өөртөө нэг сайхан тулаад ярилцээд үтцээ юу. Өөрөө өөртөө ярилц. Өөрөө өөрийгөө нээ, өөрөө өөрийгөө ол. Тэгээд орой үдшийн цагаар 21-ээрээ битгий яв. Тэгээд нөгөө цаг хугацааг их үн цэнтэй өнгөрөө. Тэгж анхааруулж. Тэгээ дандаа бити бараан зүйлийг бод. Айгүй сайхан гэрэл гэгээд бод. Тэгж анхааруулж шүү. За тэгээд нэг сайхан хамтралаа болно. Тэгээд дээр нь тэрүүн тэр нөгөө найз нөхдийн нэг юм асуудал гараад ирлээ шүү дээ, тийм ээ. Тэр найз нөхдийнхөө гомрохлыг ингээд юу яа. Арилга сарнаа. Тэгээд дээр нь одоо ингээд нөгөө нэг хамгийн өр зүрхний үнэн сэтгэлийн одоо хүмүүн нь одоо өнгөрсөн байрсан тийм хүмүүс ингээд бас сэтгэл зүйн шархаа эдгэх гэж ч гэдэг юм уу. Тэгж нөгөө цаг хугацааг нөгөө дими ингэж өнгөрөөгд байгаа ч юм шүү. Тиймэрхүү юм байгаад байгаа шүү. За тэгэхээр энэ нөгөө хайртай дотны хүн нь ингээд өнгөрсөн болвол санаашрал гомдолтой ингэж суухынхаа оронд тэр хүнээ их амар амгалангийн оронгоо их сайхан зөв зөвлөн олоосоо гэд ингээд аягүй сайхан залбирал үлдэх ёстой шүү гэж байна. Тэгээд энэ дээр бол яа харахгүй тэр хайртай дотны хүмүүнээ ингээд гинтийн байдлаар алдсан. Тиймэрхүү юм сэтгэл зүйн шархтаа, гүн шархтаа гэж хэлэхээр иймэрхүү хүмүүс байгаад байна. Тэгээд өөрөө өөрийгөө их сайхан олмоор байна.
дандаа бараан зүйлийг бити бод хөшгөөнэ. Тэгээд цаг хугацааны үн цэнийг л хамгийн гэгэнээр хамгийн сайнаар бодороо гэж хэлээ шүү. За юу бодороо гэж гарч ийн. Тэгээд нөгөө бити та нар одоо усалж ундаалж дийлдгүн болвол бити цэцэг навчийг аваач гэж би гуйж байна. Зүгээр л арчилж байгаа хүмүүс нь арчлаад явбал дээ. Тэгэл цэцэг навчийг ингээл юу яач чадахгүй нэг услаад дэмнээд нэг нар дагуулад тавьчиж дийлэхгүй байж ээжил хоёрын хооронд гундаагаал сэвтэйгээл өөрөө өөртөөхөө ч хүртэл ингээл юм болгоод байх ямар шаардлага байдаг юм бэ? Тийм бидтэй. Тэгэхээр нөгөө нэг энийг айгүй сайн бод мэдүү. Би нөгөө нэг цэцэг юу бэлгэнд авахыг чинь хэлээгүй шүү. За юу нөгөө нэг тасалгааны цэцэг ч юм уу тарж ургуулдаг тэр одоо элдв босын тэр одоо нөгөө нэг тарьсан ургуулсан барьсан тэр юм маань жоохон анхаарал нэг тийм нэг жоохон хүн сэтгэлтэй байгаатхаа гэдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг бити тэр нөгөө юу юм уу хамаагүй бити юу яа. Юу лээ. Оролдох тий. Тиймэрхүү юмыг л анхааруулаад байна шүү дээ. За тэгээд та бүхэн маань шаардлагатай болвол тэгээд нөгөө нэг ховын уншлага аавна зээ. За тэгээд нөгөө нэг нэмж сануулхад би бол тэр нөгөө өр үндэсээ даатгаад орхидог одоо ижи авта байна гэдэг нь их хувь заяа аз завшаан. Гэхдээ өр хөвгтөө нөгөө сэтгэлийн твтэж дэрэгдээ өсөх нь нөгөө таны одоо үүрэг шүү тий. Тэгэхээр нөгөө нэг амьдралын жамаар гэдэг нэг тийм үг надад бити хэлээрээ. Тэр амьдралын жамаар ингэж байгаа юм, амьдралын жамаар тэгж байгаа юм гэд ингээд одоо нөгөө нэг тийм тайлбар надад бити хэлээрээ. За юу тэгэхээр нөгөө айгуу сайхан бодоод үз. Тэгээд нөгөө тэргүү алхсан мөрөө би хараараа гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр алхсан мөрөө ингэж харахад чинь өөр дээр чинь бүх тавилан чинь ингээд ярих бах өөдөөс чинь тэгээд нөгөө энэ бичлэгийг бол асар олон хүн сонсож байгаа. Тэгээд энэ дээр ингээд нөгөө асар олон хүний энергийг нэгтгэж ингэж тайлж уншина гэдэг болвол нэг тийм амар зүйл бол биш. Тэгвэл би энэ бичлэгнээс би 80-90% та бүх юм чинь таарнаа. Ерөнхий энергиэрээ тэгж таарнаа гэж хэлээд байгаа шүү. За юу тэгэхээр тэр нөгөө бүх юмаа юу ягаарай. Тэгтээ энэ бичлэгээс авахын аваад хаяхын хайж сонсороо гэж би хэлэх гээд байгаа шүү. За юу. За тэгээ баярлалаа манайхаа дараагийн бичлэгээр уулзъя. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхэлье. За ямар ч байсан хорвоо дэлхий болвол өөрт чинь ингээд нөгөө хосгой тавилан олгосон гэж юм. Тэгээд ягаад ч юм тэр тавилан заяаг ингээд зөв авч явсангүй дээ гэж тэгээд ах юм. Зөв авч явахгүй байна гэдэг юмыг хэлж байна. Тэгэхээр нөгөө альва амьдрал дээрээ бүрэн бүтэн дүүрэн байхыг хичээгээрэй гэж хэлэх гээд байна. Тэгээд дээр нь ингээд нөгөө одоо нэгэнт хийсэн сонголтынхаа төлөө санаашрал бити юу ягаарай үзүүлээрэй. Тэгээл нэг тиймэрхүү сэтгэл зүйн хувьд нэг тийм ганцаардмал гонигтэйсэн хүмүүс ингэж сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө ямар ч байсан одоо байгаа харилцааг нь ингэж харахаар өөгч биш булчирхаач биш тийм харилцаатай байгаад байна гинэ. Амьдрах гээд байгаа ч юм шиг, амьдрах гаагүй ч юм шиг, нийлэх гээд байгаа юм шиг, нийлэхгүй ч юм шиг. Ингээд байгаад байна гинэ. Тэгээд нөгөө энд болохоор нөгөө асар их тийм гадны нөлөөлөл их олон байгаад байна гинэ. Сайн бод, сайн бод, сайн бод. Тэгэж алдсан шүү, ингэж алдсан шүү. Дахиж тэхгүй шүү. Чи гомо юм хийдэг шүү гэд ингээд нөгөө хажуунаас чинь нөгөө нэг ингэж зөвлөсөд гэх нь хаашаа юм бэ? Амьдралыг чинь заагсад айгүй их олдоод байна гэж байна. Тэгээд тэрнээс болоод гэдэг юм уу одоо нөгөө яг нөгөө өөрөө өөртөө 100% итгэж чадахгүй байна. Дахиад алтчуул яана гэсэн айдас. За тэгээд сайхан ингээд амьдраад ингээд нэг юм явж итэл тэр босгосон бүх юм нураад унчуул яана
гэдэг айдас байгаад байгаа байхгүй юу. Тэгээ зарим нь ч баг нөгөө ихлүүлсэн тавилан одоо ингээд болидо гэд эцсийн ингээд хараад одоо ингээд зүгээр л юу яа боли дахин шинээр эхлэеч гэдэг юм уу те. Энэ харилцаан дээр цэг тавих болчих дээ гэсэн тийм санаашралтай хүмүүс байгаад байна. Тэгээд шудраг ёс хаана оршдох юм бол гэсэн тийм их бодолтой хүмүүс байна. За тэгээд нөгөө нэг дүр эсгэгчдээс хол бай гэнэ өрий чи. Худлаа гой зүйл ярьж ойртогсод олдож магадгүй. Тийм учраас нөгөө айгүй их тийм зөв сонголтоо хийгэрээ гэж байна. Уг нь их юм айгүй тийм сайн сайхан хайр дурлал ингээд хүрээд ирсэн. Ингээд байж байгаа хүмүүс сонсож байна. Одоо нэг сайхан ингээд хайрандаа ингээд умбаал ингээд байж идэг штэ тий. Яг тийм сайхан хайранд умбцсан хүмүүс байна. Гэхдээ нөгөө ойр тоорных нь хүмүүс нь штэ тий. Асар тийм сонин нөхдүүд шүү заа юу. Одоо сонин гэдэг нь хоёр дүртэй амьдрагсад тэгээ хүнийг басагсад очиж ийм энэ үү очиж ийм үү ч гэдэг юм уу те ингэж дордлогсод магадгүй нөгөө нэг одоо хоёр хүн болж яхад тэгэл гурав дахь чинь очиж ийм сонголт хийчихэж байгаа юм уу ч гэдэг юм уу те тэгж мэгээд байх өндөр магадaltaй тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр тэр нөхөрлөл хүрээллийнх нь тавилан сайн таних ёстой шүү гэж байна. Тэгээд ямар ч байсан одоо нөгөө амьдрал дээр ингээд нөгөө алдсан ч онсон ч одоо эргээд ингээд шинэ хайр дурлалтаа уучраад ингээд явж байгаа хүмүүсийн хувьд заа юу хорвоо дэлхий таны талд байгаа шүү гэж байна. Ямар ч байсан ялагч нь та байна. Гэхдээ альва зүйлд нөгөө ер нь тийм арын төлөвлөгөөтэй байгаараа гэдэг мессежийг өгч шүү заа. Сайхан хайр дурлалын чинь тэр их гэгэн үлийг тэр нөгөө нэг хоёрын хооронд нөгөө нэг сонин гарууд буснах бий. Тэрийг хадгалж хамгаалж байх ёстой шүү гэж байна. Ерөөсөө л олдсон тэр сайхан хайр юу хамгаал тэгээд нөгөө гинэн томоогүй явж болохгүй. Тэр сайхан гоё ярьсан үгэнд нь итгээд ээж болохгүй. Тэгээд нөгөө өөрийн чинь ингээд уруу татж байгаа болохгүй тавилан зааж байгаа тийм хүмүүсийн үгэнд бити ороорой. Зүгээр л гэр бүлтэй итэг гэж байна шүү за. Гэр бүлтэй итэг өөрийнхөө хажуудах хань түшиг тэдгэр хүмүүст л итэг гэж шүү за юу. Түүнээс ш борогдогч итгээдийн тэр илий балаа нөгөө нэг найз нөхөд вэ тийм үү найз нөхдийн хүрээлэл танилын юу болсон болоогүй ажил хамт олны нөгөө хүний амьдрал тийм сайн хэрэгцээ болохгүй тийм үгнүүдийг нөгөө үг гэж бити хүлээж аваараа гэж байна. За тэгээд нөгөө чи өөрөө асар гэгэн ухаантай байж чадах юм бол энэ харилцаа чинь айгүй сайхан үргэлжлэнэ. Эсвэл үнэхээр аз жаргалтай гэр бүл гэдэг имийг цогцлолж чадах юм байна. Чи хамгийн гол нь хатан ухаантай байх ёстой. За юу. Энийг л хэлье. Үнэхээр сайхан гэр бүл бий болон заяа. Одоо тэгтээ нөгөө нэг тайрын хоорондын харилцаан дээр одоо ингээд айгүй гоё
үерхэд нөхөрлөөд аюу гой амьдрал эхлээд ингээд явж байгаа хүмүүсийн үед шүү дээ тий. Бие биендээ асар их юм хүлээцтэй байхыг сануулж байна. Зүгээр л нэг юм хоёрын хооронд жижигхэн зүйлээс болоод нөгөө хизээч гаталчлахгүй тийм хатуу хавцал бий болгоч одоо. Тэгэхээр их ухаантай байгаараа нүүдлээ зөв хийгээрэй гэж байна. Бити нөгөө нэг уртж яарч шийдвэр гаргаж болохгүй шүү за. Одоо яг нөгөө нэг гэрлэн тохоогоор ярих юм бол тайрын юм зарим нэг юм харилцаа дээр чинь ингээд шар гэрэл асчаад байна л да. Нөгөө анхааруулга гэсэн үг байхгүй юу? Хүлээзнэрээ гэдэг анхааруулга. Нүүдлээ зөв хийгээрэй гэдэг анхааруулга заа юм. Тэгээд нөгөө нэг энэ хүндээ төрүүлж залхаж, төрүүлж хайртай гэж шилэх барих, төрүүлж халамжлах дээр гар татах хэрэггүй шүү гэж байна. Үнэн сэтгэлээрээ байгаараа гэж байна. Тих тусмаа та хоёр дэндүү сайхан ойлголцсон. Тэгээд ягаад ч юм одоо энэ нөгөө нэг энэ одоо харилцаа үүсгээд байгаа хүн чинь магадгүй нөгөө нэг ийш тийшээ явж удаан хугацаагаар ч юм уу ажилдаг ч юм уу эсвэл сурах гад энэ үү. Тэгээд цаг хугацааны шалгуурыг давах хэрэгцээ бий болно гэдэг ах юм. Эсвэл нөгөө жоохон ойлголцох шаардлага хэрэгцээ гарах юм уу? Ямар ч байсан цаг хугацааны тийм нэг шалгуурыг давах ёстой л гэж байна. Тэгээд тэр нөгөө өмнө үерхэж барьж исэн байдаг юм уу? Тиймэрхүү юм хүн амтныг нь юу яах хэрэггүй шүү. Ийм байсан, тийм байсан гэ бидтэй ч гэдэг юм өмнөх энэ элдв бусын амьдралыг нь бити нөгөө нэг юу ягаарай, дурсаж яраарай. Тэгж дурсаж ярих шаардлагагүй гинэ. Өнгөрсөн болоод өнгөрсөн ямыг зүгээр л тэрийг тавьж явуул. Тэгээд яагаад ийм айцтай байгаад байгаа юм? Ирээ алдахаас, эмээ алдахаас, харилцаа тасрахаас маш их ийм айцтай. Тэгээд тэр айцаа заримдаа төвчж чадахгүй ил гаргачаад байна гэдэг юм. Ямар учир шалтгаан байна вэ? Тэгээд нөгөө нэг хүссэн юм хүзүүгээр татна хичээр тэр нөгөө элдв бусын нөгөө нэг ирээгүй ийм хатуурхал гонхрол юмыг тэгж байнгын бодоод авах шаардлага байгаа мó? Тий. Бодлоо жоохон гэгэн байлгуул яасан юм бэ гэж хэлэх гээд шүү заа юу. Тэгээд бити нэг юм сонин. Одоо ир татах гэж, ихнэр татах гэж тий. Хажуудаа хань төшгтэй байх гэж юм болсон болоогүй. Үйл тавилан бити хийгээч. Юм болоогүй байхад тэгээд энэ ингээд ах юм. Эсвэл энэ амьдралд хит их яарсан хүмүүс байгаа болоод нөгөө нэг ханийн тэнгэр дуудуулнууд бол нэг юм хэлгээд явдаг штэ тий. Тэсэн чинь нэг тиймэрхүү юм хийлгээд яваад байгаа хүмүүс байна гэдгийг. Тэгээд тэр нь болохоор нөгөө яг өөрийн чинь сансан бодсноор юм болохгүй байна гэдэг чинь. Зүгээр л ингээд хит их амьдралд яарж байгаа хүмүүс юм болоо да. Зарим нэг хүмүүсийн хувьд нь шүү.
Тэгээд айгүй сайхан зөв болохаараа гэж байна. Ямар ч юм дээр гэгэн байгаараа магадгүй нөгөө нэг хүнээр бүү оролт ороо гэдэг тийм мессежийг өгч шүү за. Тэгээд тэр нөгөө хорвоо дэлхий харж байгаа шүү дээ гэж анхааруулж байна. Тэгээд нөгөө нэг газар бити хөндөөрөө цэцэг навч зулгаах барих тэгээд болсон болоогүй хөрс хөндөх үнэхээр тийм юмтай холбоотой ийм хатуурхал хүлээж байгаа ийм хатуурхалд ороодож байгаа тийм хүмүүс бай шүү гэдэг. Тэгээд нөгөө хэрвээ чи зөв алхаж чадвал чамд заяа тавилан өөрөө ирнэ гэж байна. Тэгээд нөгөө нэг үр үндэс олж байгаа хүмүүс их сэтгэлийн амар амгалан баясгалтай байгаараа гэдэг сануулгыг өгч шүү за. Нөгөө хин дуртайгийн бас нөгөө туулаад гардаг тавилан биш шүү дээ гэдэг анхааруулгыг өгч шүү за юм. Их сайхан гэрэлтэй гэгээтэй өртөө үндэстэй дэлгэр заяатай явна л гэж. Тэгээд нөгөө нэг одоо жирэмсэн байгаа хүмүүс маань маш их тийм сэтгэлийн амар амгалан тайван байж ээж нөгөө төрөх ёстой. За юу. Зүгээр л хорвоогийн бэлэг гэж бодоод их сайхан хүлээж аваарай. Үр үндэсээ тэгж хэлж шүү за. Тэгээл нөгөө нэг яах вэ? Хүний амьдрал чинь нөгөө нэг ирэнтэй бараантаа тэгээл нөгөө уйлах нэг өдөр байхад энийх нэг өдөр ирнэ шүү дээ гэдэг анхааруулгыг өгч шүү за. Тэгээд нөгөө бити ам төргөн байгаараа одоо нөгөө одоо харилцаа эхэлсэн хүнтэйгээ хань ижилтэйгээ тий айгуу тийм төрөгдөл боли салыг чамтай бүтэхгүй юм байна мэн гэж хамаг байдаг юм а шатаагаал устгаал үнс болгоол ингээл тэгэл юм л болвол гомдоол туниал тунирхаал нулимс нэрээл тий тэгэл нэг юм болсон болоогүй ажил одоо хүрээлэл дунд юу байдгийг ах トゥ амраг садмгийн дунд өөрөө өөрийн чинь тухайн нэг тийм андуу индүү юм яригдчихин гутал танаахан манаахан дээрээ тулаад танаа найз чинь танаа гэрийн чинь ч гэдэг юм уу иймэрхүү юмыг төвчин өнгөрөх юм а төвчин өнгөрөөж байгаараа гэж шүү заа юм. Тэгжээч чи ялагч нь байна гэж юм. Тэгээ хоёрын хооронд нөгөө энэ их харилцаагаа их урт удаанда дэлгэр заяанда авч үлдээ гэж бодож байгаа бол энэ бүгдийг л твч гэж байна. Тэгээд л одоо өөрийгөө нөгөө нэг асар ийм битта чадaltaа миний араас одоо тийм ч одоо залуу үерхий гэдэг юм ч бүсгүй намайг тоодог барьдаг гээл хэн нэгнийхээ сэтгэл зүрх санаанд нь элдв бусын нөгөө сэв хийхээр үг энтер хилээл бичлцээл тэгээл дараад нь тэрнийхээ сэв бүртгийг даахгүйгээр нөгөө нэг өөрийнхөө хувь тавилан ингэж унтраачч болохгүй шүү гэдгийг анхааруулгыг өгөөд шүү заа юм. Төшгтэй тулгууртад гэрэлтэй гэгээтэй байх юм бол байхыг хүсэж байгаа бол ерөнхийдөө саяны гарсан болгоныг дотроо бодож тунгаа гэж шүү заа. Тэгээд өөрийнхөө гомдсон тунсан одоо өмнөх байсан одоо хувь тавилан юу байдгийг те тэр мөрнийхээ талаар нэг айхтар нөгөө хажуудах хүмүүндээ нээлттэйгээр дил гэж яриад байх шаардлага юу байхгүй гэж шүү заа юм. Тэрийг аягүй сайн анхааруулж шүү заа. Тэгээд нөгөө өөртөө эзэн бай гэж байна. Хүний үгээр биш, өрөөлийн үгээр үгэнд орж биш. Одоо өөрийнхөө тавилан заяанд их гэрэлтэй гэгээтэй
тийм байх ёстой шүү гэдэг анхааруулгыг өгөөд шүү. За. Тэгээд нөгөө өөрөө өөрт чинь атаархсан тиймэрхүү нөгөө нэг хатуурхал юмнууд бас чамд тохиолдож магадгүй юм биш үү. За тэгэхээр нөгөө маск зүүсэн нөхдүүдээс асар их хол хөндөй байгаараа тэгээд дээр нь шүү дээ тий. Одоо энэ омондоо ч юм ингээд нөгөө эсвэл саяхан ч юм ингээд гэрлэх юм уу хүлээж авсан. Гэрлэх санал манал хүлээж авсан. Одоо өстой нэрээ бүхэл амьдралаа ингээд хамтдаа туулъя гэд ингээд нөгөө нэг санал манал хүлээж авсан ийм хүмүүс бас сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ дээрээ болохоор нөгөө юу ямар юм байна аа. Аз жаргалаа бусдаас нь аз жаргалаа амтулж эхлэжгүй ээжэж нөгөө хит их баясал, хит их омогшил, хит их одоо нөгөө аз жаргалаа тийм бүх юмаа ингээд нөгөө нарийн нандин байлгаж нуух юмаа нууж гаргах юмаа гаргаж явж шүү. За юу. Тэгээд нөгөө нэг цаг хугацаа болвол алт шүү гэдгийг аюул сэн ойлгороо л гэж байна. Тэгээд нөгөө маш их тийм сэтгэлийн шаналлалтаа туулсан амьдрал нь хатуу хэцүү ийм байсан байж болно. Гэхдээ тэрийг ингээд нөгөө аюул сайхан эдгээх ёстой шүү. Анхнаасаа эдгээгээд ч явж байгаа сэтгэл нь ийм баяслаар дүрж байгаа тийм хүмүүсийг гэж сонсож байгаа юм заа юу. Тэгэхээр энэ алхаж байгаа зам урчин бол маш их тийм зөвөө гэж байна. Тэгээд ингээд асар их оюуны бидтаа байгаараа гэж байна. Би түүнээс хойш хэлээд байгаа шүү дээ тийм. Асар их оюуны бидтаа тэгээд нөгөө хорвоо дэлхийг одоо өөрийнхөө энэ цээжинд ингээд юу яхаар багтаахаар хэмжээний тийм дэлгэр заяаг заавал бий болохоор тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төвчин өнгөрөх юмаа төвчин өнгөрөөж сураарай. За юу тэгжээж өөрийн чинь одоо амьдрал гэрэлтэй гэгээтэй гэрэлтэх үе чинь тэгж ирнэ гэж байна. Тэгээд амьдралын жоохон идэвхтэй баймаар байна. Нэг болвол ингээл болгоно бүтээн ингэн тэгнэ гээл гүүгээд нэг болвол ингээл дөнгөнд орсон юм шиг хаашаачгүй болчоод л ингээл хоёр тавилангаар битгий яв. Тэгээд дээр нь түрүүн би нөгөө нэг аз жаргалаа нуу гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр чамд өрсөлдөгч байгаа гэж шүү. За. Өрсөлдөгч байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо 3 дахь читгэдийн асуудал гэсэн үг шүү. За юу. Тэгэхээр чи өөрөө нөгөө түрүүнээс хойш нөгөө нэг хувь тавилангаа авч үл дээрээ дэндүү гэгэн энэ жаргалаа авч үл дээрээ гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр өөрт чинь бол яа харахгүй нөгөө нэг өөрийг чинь өссөн дайсан мэт үздэг тийм өрсөлдөгч байна гэж юм. За юу. Тэгэхээр тэрэн дээрээ нөгөө нэг нэх бодолтой болгоомжтой байх ёстой юм байна. Яа харахгүй тийм гэж шүү. За. Тэгээд нөгөө бити нөгөө нэг хорт зуршил бити хэрэглээрээ хорт зуршлын нөгөө юу хорт зуршлын хор хөнөөл хосын харилцаанд чинь асар муу нөлөөтэй шүү. Тэгж хэлж байна. Тэгээд гэрийн эзэн аваас гэрийн эзэн шиг гэрийн эзэгтэй аваас гэрийн эзэгтэй шиг ингээд нэг байгаад өгөөч гэж хоёр дүртэй байгаад амьдраад идэх юм байна гэдэг сануулгыг өгч шүү. За юу. Тэгээд ягаад ч юм энэ дээр ингээд нөгөө хүрээлэл дундаас нь одоо нөгөө гэрлэлт нь ингээд бүтлгүүжчихсэн тийм удамтай хүн байгаад байна. Сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нэг айхтар их одоо энэ ингэжсэн тэр дэгжсэн гэж ингэж санаад хэлээхээсээ өмнө өөрөө өөрийнхөө хувь тавиланг үнэхээр их сайхан хамгаалж үлдээрэй гэж чам тэр хатуурхалтаа тэр өрсөлдөгч гэдэг зүйл бол байгаад байна шүү гэдэг анхааруулгыг өгч шүү. За юу. Тэгэхээр тэр нөгөө өөрийг чинь ингээд харахаараа нөгөө юу харсан юм шиг гэж ярьдаг лээ. Ер нь л өөрийг чинь нэг тийм хатуурхалтайгаар хардаг, толддог тийм хүн байна.
За иймэрхүү сануулгуудыг өгч байна да. Тэгээд шаардлагатай бол та нар маань хувийн уншлага авч болно. Гэхдээ нөгөө нэг 3 дугаар группийг бий бол нэг тийм айхтар юу хатуурхалтай зүйл бол байхгүй байна л гэж харж штэ. Өөрөө ингээд аягүй сайхан хичээж чадах юм бол энэ бүх тавилан ингээд болчихно гэдэг юмыг хэлж шүү. За тэгэхээр энэ дээр бол нэг тэгж айхтар яг хөө тэр нэг юм өрсөлдөгч гээд байгаа зүйл бол өстой үнэхээр байна. Нөгөө хатуурхалтайгаар харж байна л гэсэн. Өөрийн чинь зүгт одоо их л хатуурхалтай, гомрохолтой, замдалтайгаар ингэж харж байгаа тавилан гэж ингэж харуулж шүү. За юу тэгэхээр энийг нөгөө өөрөө энэ хүн чинь одоо хэн байх боломжтой билээ гэд ингэж бодонгууд өөрөө чинь өдөөс нь хараад өөрийгөө бараг хэлж өгөх юм байна. За юу энэ хүн. Тэгэхээр нөгөө нэг маш их бодолтой болгоомжтой байгаараа. Тэгээд нөгөө төвчин өнгөрүүлэх зүйлээ төвчин өнгөрүүлээ. Өнгөрсөн баларсан амьдралынхын 50 заяаг бити их уншаараа, бити их тэгэрээ гэж ингэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр тэн дээр ингээд нөгөө аягүй сайхан анхааралтай бодчихгүй юу. За юу манайхаа. За тэгээд энэ хүртэл сонссон та нартай их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.